Нэг бол AI гэж яриад, нэг бол machine learning гэж яриад. Hype бол ингэж хэлээд байгаа байхгүй юу? Software developer ерөөсөө ажиллах боллоо. Тэр гэлтэй. Одоохонд бол яг тэгж сошиалаар явж байгаа шиг тийм супер ажиллахгүй байгаа юм тий ер нь цаанаа. Гүү шүү дээ тий. Ер нь бол амар хэцүү шүү дээ. Copywriting-ийн асуудал ер нь AI компаниудад хэр тийм шүдний өвчин байна бэ? AI одоо agent энэ зүгээр chatbot гэж ойлгоод байгаа байхгүй юу? Мазаал AI-г одоо Монголын зах зээл ойлгоход яг бэлэн байна гэж таарч байна. Жинөөсөө AI гэж ярихгүй байгууллага яам алга. Тэнгүүд яг энэ research хүн хэрглэж байгаа хоёрын дунд байгаа gap нэг амар холдоог байгаа гэсэн үг үү? Чи та нэлээд сайн мэдэх байх. Web 3 NFT гэсэн технологи уул нь яг энэ чинь шийдлэхгүй. Тэр чи баг инвесторын зүгээр тархинд идэв гэсэн зүйл шүү дээ. Та айдаа ялангууд баг хаана шахана мөрхийн шууд мэддэг. Тэгээд одоо AI-с суулж байна. Government-ийн төвшөнд яг үндсэн дата тэднээс ард байгаа байхгүй тий. Анхнаасаа Монголын маркет гэж хараад стартап хийчихээр тэндээсээ гарч чадахгүй дуусчаад байна гэдэг санаа тий. Харин тий. Харамсалтай нь нөгөө 12 хүний маань 6 тэгээд ажилласаа одоо layoff хийгээд алагдсан. Тэгээд биднес ч одоо өдөр болго ингээд цуг ажиллаад ингээд энэж хөрөнгө явж систем. Тэгмээ яг нэг талаас биднес ажиллаа хийцээ. Тэр нэг талаас бас impact байдаг юм л дээ. Би анхнаас энийг хараагүй айгу тийм. За сайн байцгаана сонсогчдоо та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Newtech podcast-ийн 16 дахь дугаар эхлэхэд инхүү бэлэн болсон байна. Тэгээд энэ удаагийн зочноор Enod гэдэг нэрээр сошиал дээр нэлээд алдартай болсон баг. Тэгээд Мазаал AI-гийн үүсгэн байгуулагч Enod ах маань хүрэлцэн ирсэн байна. Тэгээд Монголд ирэх үед газ подкаста хийгээд авъя гэд зочноор оруулахаар боллоо. Тэгээд урилга хүлээж авч ирсэн байлаа тэнтэй. За баярлалаа. Урьж оролцуулж байгаад бас баярлалаа. Бид хоёр болохоор энэ удаагийн дугаараар юу яриа гэж шийдсэн бэ гэхээр өмнөх яг дугаар дээр AI-г яг бүтэн нэг дугаар ярьсан. Гэхдээ бид нар болохоор зүгээр яг үүсэл гарлыг нь талаас нь түүх талаас нь илүү хөнцөн гэх юм уу? Яг research-тэй суу. Энэ удаад болохоор бид нар яг хиймэл явахын гэдгийг ер нь манай бүхэл юун дээр подкастн дээр жижиг хэсгээр нь яригдчихлээ. Энэ удаад болохоор илүү хувь хүн бизнес ер нь хувийн хэрэгцээндээ ер нь AI-г ер нь хэрхэн нэвтрүүлэх юм. За тэгээд та нэлээд ер нь дата талын хүн болохоор ер нь датагаа ер нь хэр үр ашигтай ашиглах хэрэгтэй юм. За тэгээд дээрэс нь AI agent гэдэг зүйл яг юу юм гэдэг талаар нэлээд дэлгэрэнгүй ярилцъя гэж бодож байна. За Монголд ирээд хэд онцоо та 5 6 онцлоо тий. Тийм би нэг 7 онц. Хэр байна Монгол? Хэр өөрчлөгдсөн байж чадчих тийм. Тийм би 13 оноос хойш гараад ингээд яаж байгаа. Гэхдээ яг дунд нь ганц хоёр ирээлээс л та тэгээд өвөл хөвчлэн ирж таараад дутаатай ярьж юм. Гэхдээ гой Монгол ингээд ирсэн. Бүдэн байлаа. Хүртэл хоног гадуур алхаж их ажил амжуулна. Шорон салхиол гээл. Тэгэл нэг л дотн гоё яд шүү дээ. Эхлээд тантай нэлээд сайн танилцъя гэж бодож байна. Яг манайхан ер нь технологийн салбарын хүмүүс агүй юм сүүдэрт өгдөн шүү дээ. Нэг юм хойно, нэг юм сошиал дээр төдийлөн гараад идэггүй. Гэхдээ хийж байгаа юмнууд нь болохоор нэлээд бидний амьдралд импакттай зүйлүүд байгааддаг. Тэгээд би аль болох технологийн подкастаар яг тэр хүмүүсийг олж авчираад илүү хүмүүс таниулъя гэж зорддог байхгүй. Тэгэхээр эхлээд тантай нэлээд сайн танилцъя гэж байна. Та ер нь яг ямар мэрэгчлэлтэй хүн юм, хаана боловсрол эзэмшсэн. Тэгээд ер нь ямар салбарт ажиллаад ирсэн өнөөдөр. Окей. Би яг нэг мэрэгчлэлд бол data scientist эсвэл /AI researcher гэж өөрийгөө хардیں۔ Зүгээр яг Монголд бол мэдээлэл холбоо технологийн сургууль гэж байдаг шүү дээ. Тэрийг төгсөж ирсэн. Тэгээ нэг 2 жил орчим Intel-д MCSR яг Intel-д system engineer тэгээд бас business development хэсэг нэг орж ажилласан. Одоо гамбал захирал энэ гэдэг. Гэхдээ тэр үний доор хойчин Blue Ocean strategy энэ гэж ярьдаг л байлаа. Яг тэрний доор ингээд тэмхүү одоо концепцийг анх сурч илаа. Business model canvas энэ гэдэг. Тэрнээс хойш нэг жоохон бас бизнес сэтгэлгээ системтэй юм харах ч юм нэг тэмхүү марж байсан. Тийм. Яг 2013 онд гараад Тайваны засгийн газрын тэтгэлгээр нэг шин зүйгээд нэг хотод байхгүй. Тэн дээр яг TCMC нэг үйлдвэр наваад. Яг дэлхийг одоо шууруулж байгаа ганц үйлдвэр шүү дээ. Тэрний яг ажил шин үндэсний цэнхүү их сургууль гэдэг бас Тайваны одоо топ сургууль. Тэгээд тэн дээр профессор Вон Су гэдэг одоо хэмлэн ухааны чиглэлээр нэлээд мундаг профессор тоо. Тэрний доор за ер нь лабораторид тест яг 2 жил амьдралаа гэхэд хэлсдэггүй. Ер нь бол нэлээд шахуулаад. Гэхдээ яг AI-ийн талаар гайгүй гадарлалдаг болсон. Тэгээд судалгаа хийсэн л дээ нэлээд. Тэгээд тухайн үед биднес одоо ChatGPT ч одоо story миний одоо иймэрхүү хөглөөр story generate хийх ингээ гаргаад ирдэг болсон шүү дээ. Тухайн үед биднес яг тэрийг гэхдээ MLM-гүйгээр ийм
biotech одоо арай жоох юм statistical team approach ашиглаад бас genetic гэл тэгэл явж ирсэн. Тайван төгсчөөд Тайваны бас тухайч яг 15 онд би ингээд төгсөж байгаа юм. Магистра төгсчөөд. Тэгээд ямар мэдлэг энэ 50-нд ямар мэдлэг тасарсан? Тайван зөв MSc одоо Master in Computer Science гэхдээ яг нөө research нь бол угаасаа гэж үүдэг. Тэгээд ерөнхий нэршлэл угаасаа л MSc тэгээд явж байгаа тийм. Тайван төгсчөөд тухайч нөө яг стартап яг бүүн болж ирсэн. 15 онд ч одоо ингээл. Уул нь тэр үед бүүн болцсон бай. Монголд нилийн сүүлд бүүн боллоо тий. Тийм үү тий. Тэгээд Тайванд ч одоо стартапд орж үзээгээл нөө том компаниуд л надад бол нэг санагдахгүй байдаг. Тэгээд төгсчөөд стартапын янз бүрийн нэг хоёр компанид ажиллаж байсан. Тэгэл тухайн компаниуд чинь би ч одоо дөнгөж төгссөн үед сайн мэдэхгүй шүү дээ. Тэгэл ороод одоо web development, application development гэдэг илүү software engineer талтай. Тэгээд тухайч AI арай mature одоогийн шиг юм болоог л байсан л да. Тийм технологиуд маань арай immature. Наацх ингээл одоо Nvidia-д оруулах гэхэлэр driver энэ таньдаг нэг тийм үед байлаа шүү дээ. Тийм тэгээд 2 жил орчим жоох нэг код гадралдаг болоод цуг яг хамт ажилладаг байсан залуучууд маань Carnegie Mellon их сургуулийн энтриг төгссөн. Нилээн Америкаас буцаад ирсэн Тайваны мундаг одоо инженер залуучууд тэгээд тэднээс нилээн сурсан. Тайванд байж хахад 2017 оны орчим Японд ажиллах боломж гарч ирээд манай 10 жилийн хөвгт энд нэг Монгол юм CTO-тэй ийм компани data artist гэдэг нэртэй. Тэгээ data artist маань болохоор ерөнхийдөө бол ганцхан клиенттэй гэж хэлж болно. Тэр нь Dentsu гэдэг нөгөө дэлхийн маркетинг гурт тардаг. За амар том клиент. Тэнд сонирхох уу гэдэг. Тэгээд би явж дахиад тэгээд орцсон. Тэгээд 3 дахь яг одоо ажилд нь болоод ингээд. Хэр удаа тэнч вэ? Яа тэнч нэг 2 жил орчим болсон уу. Биднес чинь Dentsu-гийн гэхэлэр чинь дата нь бол дандаа маркетингийн холбоотой. Заалхтай дата нь. За тэр нэр чинь янз бүрийн датанд орж. Нүр наацхын Японч нь одоо жоох өөрөлтөө телевиз энэ төр амар их үздэг. Тэгэхээр телевизийн нэг янз бүрийн дата энэ төр ороод ирж байгаа. За тэгэл онлайн маркетинг энэ төр дата бол угаасаа орж ирнэ. Тэгээд Dentsu чинь клиентууд нь одоо Японы бүхэл том компаниуд байна шүү дээ. Тэднээсээ үйлчилдэг. За тэрэн дээр ч янз бүрийн алгоритмын гой бодлогод бодож илаа. Янз бүрийн чаленжтай тулгарч илаа. Одоо та яг 100% мазал AI дээрээ байгаа юм. Одоо бол тийм. Би Тайванаас гарчаад Японд очичоод Япондос тийм data artist байхад яг нөгөө яаж ийсэн биднес одоо Монголд байдаг шүү дээ. Data artist, Dentsu data artist Mongolia гэдэг одоо central дээр. Одоо тухайн тухайд хийжсэн одоо CTO-гийн pitch нь юу юм гэхээр Dentsu-гийнхэнд Монгол хүмүүс математиктаа сайн гэдэг. Угаасаа биднес чи 11 одоо нэгдүгээр сурвалж мөн ингээд иймэрхүү хүмүүсийг нийлүүлж агаад портфолио өгөөд тэгээд pitch хийгээд тэгээд тэр амжилт болоо биднес Монгол research center ингээд байгуулах. Тэр ажилд нь бас оролцоод явж илаа. За тийм жоо Австрал руу явахсан шалтгаан юу юм? Тэр Японоос Австрал руу шууд явсан уу эсвэл арай өөр дахиад Японоос шууд явсан. Тэгээд яг Тайван, Япон гэдэг дандаа зүүнний соёлтой жоохон консерватив юм орнод. Дандаа нэг барууны оронд нэг ажиллаж үзье гэж дотроо боддог л байсан л та. Тэгээд Австрал бас ажиллах боломж олдоод Маккензи гэдэг шүү дээ. Тийшээ. Ороод тэгээд тентхийн Маккензи гэхэлэр хүмүүс яг нөгөө юу бодоод идэг л та. Strategic consultancy гэдэг. Гэхдээ яг үнэндээ эн чинь яг implementation-ыг хийж өгдөг байхгүй. Тэгээд биднээс болохоор яг Quantum Black гэдэг одоо AI unit нь. AI unit нь ихсэг гэхэлэр дотроо data scientist-ууд, AI researcher-ууд, machine learning engineers, data engineers гэдэг ингээд ерөөсөө дэлхийд их нэг мундаг хүмүүс тэднээсээ нийлээл одоо ингээд ер нь S&P 500 юм уу те. Тэр компаниуд юмнуудыг хийж өгөл. Nice. Тэжсэн тэгээд Австралида ирээд одоо 5 жил болж байна. Австралид яг ирсэн өдөр нэрэ ковид болж исэн. Тэгээд яг хилээ хааж исэн. Тэр өдрийг яг санд. Одоо та ингээд за миний зүгээр харж байгаагаар та бол ингээд датаг ингээд 10 уршгэ баг датан дээр ажиллаж сурцсан. Ер нь мэдж байгаа энэ зүйлтэй одоо ингээд насаараа та баг холбогдсон байна шүү дээ. Тэгэнгүүт яагаад ер нь та энэ зүйлд ингэж дуртай болов, дурлах болов? Тэгээ юу таныг одоо энэ технологийн салбар руу ч юм уу те ингэж татах болов? Тэг нөө зүгээр аливаа decision-ыг одоо шийдрийг educated decision биш тэ ингэж тааварлаж гэх юм уу тийм шин чин
нэг юм баримжаатай гаргаад шүү дээ, тий. Өгдөл дээр үндэслэж гээд. Тэгээд яг анхны яг data scientist чиглэл рүү явах чиглэл маань тэндээс ерөнхийдөө өсөлттэй. Анхандаа бол яг Тайванд ажиллаж байхдаа би text mining engineer гэдэг яг текст маш их хэмжээгээр олборлож байгаа. Тэндээс бизнесийн чухал шийдвэрүүдийг ингээд гаргахад тусалдаг байсан. Тэндээс л ер нь орцсондоо ер нь бол энэ чинь ер нь бол ирээд юм байна. Бүх байгууллагын иш орох юм байна гэдэг нь тодорхойлцсон байсан. Импакта та өөрөө амар сайн мэдэрсэн бах тий. Өөрийнхөө үзүүлж байгаа импактыг. Тэг ер нь бол ингээд мэдрэгддэг гэх юм уу. Яг business decision одоо зүгээр нэг web application нэгээд яхахлаар тэр чи яг одоо ингэж харагдана хэрэглэж ингээд ашиглана гэдэг. Яг одоо C level executive level-ийн одоо хүмүүст ингээд decision make гаргахад нь туслана гэхэлэр шууд impact байгаа байхгүй. Шууд харагдаж болдог. Тэгээд тэр хүмүүсийн одоо баг эх 5 жилийн стратегийн төлөвлөгөөн дээр нэг иймэрхүү байдлаар явах мөн ч гэдэг юм ингээд датан дээр үнслээ гаргаад ирэхлээр зүгээр боломжтойс. Окей. Таны саний ярианаас ингээд LLM те machine learning за AI гэл олон янзаар дурддагч шүү дээ. Манай хүмүүс үзэгчд мэдгүй хүмүүс бас зөндөөж магадгүй. Ялангуяа манад ихэнх сонсогчд бол ер нь 18. Тэгээд зарим нь 18-аас доош насных байгаа. Тэгээд дөнгөж одоо их сургууль сурж байгаа 10 жил хүүхдүүд байгаа. Нэг бол AI гэж яриад, нэг бол machine learning гэж яриад. За тэгэл LLM гэж сүлд нэг юм үг гараад ирлээ. Эднэр ер нь ямар тодорхойлтыг юуг цаанаа хэлэх гээд байгаа юм. Тэг яг энэ хоёр ялгаатай мó эсвэл бүгд зүгээр ер нь адилхан зүйлийг яриад байгаа юм. Зөв. Энэ ганц ч одоо хүүхдүүд ч юм уу, Монгол ч юм уу толгойд байгаа асуудал биш л дээ. Ерөөсөө хаан ч нэр томьёоны асуудал ингээд гадаадаач байна. Угаасаа биднээс одоо ингээд McKinsey ингээд явж байгаа зөвлөгөө өгж явахт чинь тэгэл хольж утгаал л алж өгч байгаа байхгүй. Яг нь хамгийн том umbrella term нь одоо хамгийн дээр нь AI гэдэг. AI бол ерөөсөө л ерөнхий хэлэх нь ерөөсөө бүгдийг багцлаад хэлчих. Тий. AI гэхэлэр ерөөсөө л нэг хүний тодорхой хэмжээний ухааны гаргаж байгаа зүйлийг хэлээд байгаа байхгүй. Окей. Тэгэхээр ч амар ерөнхий багтдаг ч тийм. Амар ерөнхий юм тийм. Тэгэхээр чин одоо би ингэж болж байна л даа. За хаа ихэд хаа гэж буцаага харуулцдаг. Баа ихэд баа ихчдэг. Одоо ингээд хэдэн мянган дүрм биччихээ л. Тэгэл ингээд нэг flow chart чиг хүмүүсх нь л дээ тий. Тэгэж химэл оюухыг би гаргаж ирж байна тий. Тэр чинь яг хийхэд амар их цаг орох юм байна. Scale хийх боломжгүй юм байна гэдэг нэг юм их асуудал байна. Тэгэл за яг бизнес нэг юм хэм хийчлээ гэж бодё. Тэгээд дунд нь нэг өөрчлөлт хийх болгонгууд нэг арын бүх юм тавьчихж байна харагддаг тий. Тэгэхээр эн чинь scale одоо хийхгүй л дээ. Гэхдээ би химэл оюухыг нэг харуулж болоод байгаа байхгүй тий. Тэгээд ийм учраас зарим юм химэл оюухан гэж хэлэхэд жоохон хэцүү байгаа юм л дээ. За тэнгүүт жоохон efficient одоо аргачлал биднээс тэрэг болно. Тэнгүүт одоо жоохон статистикийн одоо датан дээр их хэмжээний датан дээр үнэлж хагаад одоо энийг чинь гаргаж ирдэг ч юм уу тийм. Хариулах нь болоо статистик метод ашигладаг. За статистик ашиглаж байгаанууд нь одоо machine learning гэдэг филд нөхгүй. Тэгэхээр илүү traditional одоо энэ алгоритмууд их ашиглаж статистикийн алгоритм их ашиглаж одоо шийдвэр гаргах ч юм уу тийм юм. За яг machine learning бол илүү юу л да хүснэгтэн датан дээр илүү сайн ажилтдаг. Гэтэ яг датаны төрлөөсөө аваад үзэнгүүт нийт датаны одоо 90% unstructured буюу хүснэгтэн биш датанууд байгаад идэх тийм. За энэ дэр чи одоо сүүл гарч ирж байгаа одоо ChatGPT, LLM энэ төрөж яг тохироод. Тэгээ одоо дэлхийн ертөнцийн одоо оронгоор хэрэгжиж шүү дээ өөрчлөгдөд. За machine learning-ыг би ярьчлаа, AI-ыг ярьчлаа. LLM гэдэг. За тасаа дэлхийг LLM гарч ирээд ирнэ өөрчлөлтлөө датан дээр хамгийн тохиромжтой гэж хэлсэн. За LLM-с нэг зүйлийг товч дурдах хэрэгтэй. Яг бол нөө суур технологи нэгэд. Machine learning гарчаад machine learning маань хүснэгтэн датан дээр нэгдүгээр сайн ажиллаж байгаа. За хүснэгтэн биш датан дээр ажиллах гэж эрдэмтэд ингээд зөндөө үзэж байгаа. Гэхдээ нэг асуудал гарсан. За өсрөл нэг 50,000 орчим дата point буюу 50,000 нэг дата point-ууд л байхад тэрнээсээ дэш scale хийх гэдэг байна. Өөрөөр хэлбэл нэг performance нь явсаар байгаа нэг 80% accuracy ч юм уу те ингээд тулчаад тэрнээсээ дэш ингээд явдаг хөрс датагаар зодоод хад явдаг. Гэдэг нь өөрөө юу гэсэн үг лээ алгоритмын одоо чадал ингээд тулчаад байгаа байхгүй. Статистикийн метод ер нь цааш явахгүй байна гэдэг. Тэгэнгүүт deep learning гарч ирж байгаа юм тийм. Deep learning чинь тухайд хинж тоодгүй одоо бас ажилтгүй гэж гаргацсан байлаа. Тэгээд яг нөө том одоо гараар бичсэн том ингээд recognize хийдэг болж ирээд. За одоо тэнгууд нөө хүмүүс илүү энэ advanced одоо зүйлсүүдээр ашиглаад ирсэн. Ялангуяа нөө зураг мөрөгтэй холбоотой юмнууд айгуу сайн ажиллаад ирж байгаа юм. Тэнгууд deep learning бол нэлээд явж эхэлж байгаа. За яг deep learning-ийн нэг асуудал нь болохоор тэр нөө тулаадс одоо 50,000 дээр ч юм уу тулаадсныг өсгөөд хэдэн 100,000 датагаар явахлаар нөгөө accuracy 80-аас дээш болоод ирмээр гээд хурж болж байгаа байхгүй. Датагаар өөрөөр хэлбэл зодоод байхад сайжраад идэг юм зүйл байгаа. Тэнгууд нэг асуудал нь data амар hungry одоо үлсэглэн юм зүйл үү.
Зүгээр л нэг бизнес McKinsey амар их доллар өгдөг л байсан л да. McKinsey байтгаа Японд ч гэсэн зүгээр нэг юм текстийг ангилдаг нэг 5 6 категорид ангилдаг юм хийх гэж. Нэгэнд нь 1000 одоо жишээ бэлтгэх хэрэгтэй ч юм уу те. Тэрийг клиентаас асуух бас хэцүү, өөртөө хийх хэцүү ч гэдэг юм. Ингээд нэг хүмүүчний цаг гардаг энэ төр гэл гардаг гэсэн. За одоо LLM гэж гарч ирж байгаа. LLM бол ерөөсөө ер нь бол deep learning л да суур технологи нь одоо transformer center гэдээ ярьдаг. За тэр нь болохоор илүү үр дүнтэй болсон нэг тийм GPU-н дээр илүү ажиллахад тохиромжтой нэг юм технологи одоо архитектур гэсэн үг те. За LLM болохоор зүгээр л юмыг ингээд deep learning ч юм уу одоо machine learning дээр биднээс ингээд жишээнүүдийг өгөөд за энэ бол одоо эерэг гэсэн үг, энэ мэдээ бол сүрэг, энэ бол эерэг юм байна энэ төр гэл нэг бүрчлэн зааж өгдөг гэсэн байхгүй. Тэнгүүт яг хоо биднээс одоо эрдэмтэд явж байгаад ер нь юмыг generate хийдэг болчихвол яа гэм бэ гэдэг. Тэ. Тэнгүүтээ LLM чи одоо яг яаж сургадаг вэ гэхээр за эхнийх нь бол интернет дээр. Тэр нь ямар нэгэн байдлаар энэ тэр шүү гэж зааж ерөөсөө өгөхгүй. Тэгэхээр хүн оролцоогүй үед энэ чинь scale хийх боломж амар их болчихж байгаа байхгүй. За тэнгүүт нь Wikipedia нөө одоо хэдэн мянган номын сан нэгээс хамаг. Бүгдийг нийлүүлж байгаа л ерөөсөө ингээд хамаг юм дээр сургачихж байгаа. За тэнгүүт тэр эхний модель нь болохоор нөө generate хийж чадаад байгаа юм л да. Юм бичингүүд үргэлжлүүлээ бичдэг. Nice. За ийм нэг технологи гараад ирчихэж байгаа. Text generation гэдэг. За тэгэхээр нэг асуудал үүсэж байгаа. Юм ингээд бичингүүд үргэлжлүүлээ бичлэр чинь хараал өрөөлтэй ч юм уу ороод ирчихдэг юмтай ингээд бүх асуудал үүсэж байгаа юм л да. За тэнгүүт LLM-ыг 2 дахь төвшөнд нь сурах шаардлагатай болдог. Тэрний өгөхлөр нөө supervised одоо яг түрүүний жишээ үзүүлдэг шиг. За тэрэн дээр чинь OpenAI нөө Kenya бүхэлдэн ингээд улсыг аваад баг ингээд юугаар одоо цагаар ингээд ажилуулад те ингээд ерөөсөө амар ажилуулад тэр лейблээ хэлгэсэн гэж байгаа байхгүй. Нэг хэсэг нэлээд шогсон шүү дээ. За яг тэр бол угаасаа байх хэрэгтэй. Тэгэхээр нөө юу generate хийх гэдэг нэг жоохон drive одоо морь ондог бол нэг юм ядаж чиглүүлдэг болох гэдэг шүү дээ. Тэгэхгүй бол нэг галзуу морь бол шиш тавьчих гээд. Тэгээ жоохон сурах шаардлагатай болж байгаа юм. За тэгэнгүүт бас нэг асуудал үүсэж байгаа нь болохоор нөгөө ямар нэг юм асуухад буцаага хариулт нь болохоор жоохон сонин гэд надад таалагдахгүй ч юм уу. Хүнд нэг л тийм бас тааламжтай биш байгаад байгаа юм л да. Тэнгүүт нь 3 дахь одоо юу тренингийн фейс нь орж иж байгаа. Тэр нь болохоор нөө RLHF буюу reinforcement learning. Тэр нь яг хүн арай оролцох нь арай бага. Гэхдээ нөө хүний preference буюу одоо нэг асуулт ингээ асуухад 5 ширхэг хариу өгч байгаа юм л да. LLM-ээр 5 өөр байдлаар generate хийлгэж болж байгаа. Яг аль нь болох юм. Нэгээс 5 хүртэл ранклаад гэх гээл те. Нэг тиймэрхүү байдлаар хүн орж ирээд нөө хүний human preference ингээд ороод ирж байгаа. За одоо юуг л бол юуг generate гэдэг болчлоо. За нэг тодорхой төвшөнд бас drive биднээс удирддаг болчлоо. За тэгээд яг хүний одоо preferences юм байдлаар generate гэдэг. Одоо яг бүтэн бүтээгдэхүүн буюу OpenAI, ChatGPT гарч ирж байна л та тийм. Яг хоо deep learning суурнал гэхдээ нөө юмыг generate хийн гэдэг чинь одоо нэг бүрчлэнгээ сургаснаас хамаагүй амархан байсан юм байна л да. Тэнгүүт generate хийгээд одоо юу гэдэг чинь яг үндэ нөө нэг текст өглөө тэрийг одоо юу гэдэг чинь эрг сөрөг гэж ангилах нь яг тэр ангилж байгаа нь өөрөө generate бас хийгдээд байгаа байхгүй. Тэр нэг бүрчлэн ингэж статистик байлаар ч ингэж заахгүйгээр ингэ явцсан хамаагүй амархан болж таарад. Ингээд одоо ерөөсөө юм болгоно л одоо энэ технологи руу орж ин тийм. Гэхдээ яг мэдээж LLM-ийн хийж чаддаг зүйлүүд байгаа. Deep learning-ийн бас хийж чаддаг зүйлүүд байгаа гэдэг. За жишээ нь гэдэг чинь LLM-аар би face recognition ч юм уу хийх нь утгагүй л ахaltaа. Энд чинь generate хийдэг зүйл болохоос биш юмыг recognize ч юм уу. Ингээ скиллүүд нь хүнээр авч үзвэл одоо зарим skill set нь өөр байгаад байгаа юм л та тийм. Тэгэхээр илүү ерөнхий юм. Одоо илүү hot нь бол deep learning. Одоо яг хоо generative AI шүү дээ тийм. Яг хоо би энэ асуултыг надаас ингэж энэ өөр нэг контент би үзчихсэн чинь Tim Cook-ээс Apple-ийн гүйцэтгэл Tim Cook-ээс нэг хүн асууж байгаа байхгүй. Яагаад энэ жилээс эхлээд Apple ингээд AI гэдэг үгийг ашигладаг болоод эхлэвэ? Өмнө нь ерөөсөө ямар ч ивент дээр AI гэдэг үг ашигладаггүй байсан. Дандаа machine learning гэдгээр явдаг байсан гэдэг. WWDC Center дээр чинь жоох ингээд нөгөө нэг илүү нөгөө нэг технологийн хөгжүүлэгч нэрлүү чиглэсэн operation үлдний системтэй холбоотой ингээд өөрчлөлтүүдээ ярихаар machine learning мөрөнгийг ингээд ярихаас өөр аргагүй болчихдээ шүү дээ. Тэгмэт яг тэрийг AI гэж ярьдаггүй. Microsoft, Google энэ төр бол дандаа AI гэж ярьдаг. Тэгсэн чинь Tim Cook ингэж харилцсан. Яг хүмүүст ер нь ингээд наатлын ингээд benefit нь ер нь ярих нь айгуу чухал. Benefit нь одоо тэгээ одоо Apple Watch дээр ингээд одоо хэрэг аюултай нөхцөлд орох юм бол энэ ингээд мэдрээд тэгээ тань шууд emergency залгаад ингээд дуудаад өгнө.
энэ гэдэг тэр нь чухалхаас цаана зүгээр тэр ингээд тийм одоо deep learning ажиллаад machine learning ажиллаад тэгж ажиллаж байгаа юм гэдэг тийм sexy биш ээ. Тэгэхээр тийм болохоор ер нь бид нэр ер нь тэр төлөв имийг ер нь их дурддаггүй байсан. Харин одоо энэ жилээс эхлээд нөгөө нэг AI гэдэг зүйл чи яг жинхэнэ хэрэглээнд ороод эхэлчихээр AI гэж ярихаас шаардлагатай болж байна гэж байна. Тэгээд би танаас ер нь яг нийлэлэм AI энтриг ер нь яг зөв хүмүүс ерөнхий байдлаар ойлгочвол болон зүгээр гэдэг үтнэс асуусан. Одоо л бид нар ер нь OpenAI-тай ингээд чатлаад байгаа болохоос цаана ингээд таны саний явсан ингээд бүх процесс ингээд бараг тий 10 жил бараг хөгжүүлэгдэж ирсэн байгаа хэ 10 20 жил тий. Өө тийм. Их удаж байгаа бүр. Нэг л ингээд шууд гинт нэг юм амар юм нээлт хийгээл OpenAI гинт бүүн болол 2021 онд гарч ирлээ. 22 гарч. GPT 3 дээр л илүү гайгүй хэрэглэн нэвтрэх үйц орж ирсэн шүү дээ. Тэрнээс өмнөх 2 бол бас л хэцүү байлаа шүү дээ. Энийг ч амар бас танигддаг байгаагүй тий. Тий. Яг энэ суур технологи чинь одоо түрүүн ярьжсэн нөө машин learning гэдэг тэрийг ашиглаад биднес гэж яриад. Яг нөө судалгаа хийжсэн. Тэгээд нөө судлаачд яадаг байсан бэ гэхээр Ngram энтер гэх нөө statistical метод ашиглаад үгийн тоогийн тоолж молоод жоохон тэгээд language model гэдэг концепт зайл 50 донд 60 донд явдаг л байсан байхгүй. Зөвхөн технологийн боломж нь арай хүрээгүй байхгүй. Гэхдээ санаа бол угаасаа л тэгэл явдаг л байсан. За тэгэхээр хоёул яг энэ подкастаараа хүмүүс илүү ойлгомжтой байх үүднээс зүгээр AI гэдэг үгээрээ ерөнхийдөө яриад явчих. За одоо ер нь AI-г ямар одоо төрөл жанрт ингэж хуваагаад байна. Одоо л тэ narrow AI яг бидний чихэн сонсогдож байгаа narrow AI, general AI. За одоо сүүлд нэг Trump ингээд ерөнхийлөгч болоод гараад ирсэн чинь SoftBank-ийн одоо үүсгэн байгуулагч хүн одоо Америкт одоо super intelligent AI-г одоо сургахын тулд одоо тийм $500 тэрбум хөрөнгө оруулалт хийж одоо үйлдвэр мөлдөр барина гэж яриад байгаа шүү дээ. Тэгмээд ингээд яг бидэрт мэдэгдэж байгаа үгнүүд гэвэл нэг юм байна. Narrow, general, super intelligent гэдэг. Тэгээ энэс өөр төрөл жанр байгаа юм эсвэл эдгээр нь яг юу хийж чаддаг гэдгийг та гоё. За тий. Тэг гоё асуулт байна. Яг төрөл дээр одоо нэг юм жоохон анхаарах хэрэгтэй нөө AI дээр яг амьдрал хэрэгцээнд ороод ингээд амар өөрчилж ин л тэ биднээс яаж ажиллаж байгаа орчин хэдэх үр дүнтэй болгож байгаа энэ төргээд байгаа. Хажуугаар нь хайп амар их яваад байгаа байхгүй одоо. Тэр яг биднээс нөө хийж байгаа бас research талдаагаа ойрхон байдаг болохоор одоо бас зарим нь бол энэ арайч бас болохгүй гэсэн юмнууд бас их гарч ирээд байгаа даа. Яг энэ дээр яг уу за narrow гэдэг чинь одоо түрүүний ярьсан нөө deep learning ч юм уу. За чинь face recognition л хийдэг өөрөө мэддэг ч юм уу. Нэг л ур чадвартай. Тэрэндээ амар сайн. Ер нь бол тийм. Нэг л зүйлийг сайн хийдэг. Тэгээд одоо заавал generative AI ч юм уу байхалбгүй болчих гээд шүү дээ. За тиймэрхүү AI бол хэрэглээнд одоо бүх юм дээр л байна дөө. Наацхан одоо би өглөө бослоо имэйлээ шалгахад би спамд ядаж харахгүй нэ. Тэгэхээр спам ялгадаг нэг narrow intelligence яваад шүү дээ. За дараа нь өгдөг чинь audible асаагаад одоо номоо сонсгосон чинь доор нь төстэй номнууд гараад ирж байна. Recommendation явж байна. Бас л narrow intelligence гэдэг ч юм уу Spotify энтергээл YouTube ерөөсөө бидний амьдралд яг биднес нэг appreciate хийдэг гэсэн байгаад байгаа байхгүй. Уулын дээр айгүй чухал зүйлүүд байгаа даа. Тийм, наацхаа одоо Uber ингээд дуутгач одоо тэр цаан чинь routing одоо мундаг алгоритмууд ажиллаж шүү дээ гэдэг ч юм уу байгаад байна. За хоо би зөвхөн хувийн бодол болоод ирж байгаа юм да. Нөө уншиж байгаа юунод арай жоох өөр үеч магтгүй. General intelligence гэдэг тэ одоо тэгээд цаашаа super intelligence гэдэг явж байгаа. Зөвхөн энэ дээр бол нэг no comment. General intelligence ер нь яасан штэ тэ энэ чинь хүн шиг одоо нэг тийм юм болгон дээр ингээд ячдаг хүнтэй ойролцооч юм үздэг нэг intelligence оюунхан нэг яриад байгаа л да. Тэг зөвөр өөрийн өнцгөөс бол энэ нойрын хэдэн жилдээ ер нь гарт гэж амархан гарч ирэх зүйл шээ. Энэ бол вебээр яриад байгаа шиг нийтлэл мэдлэг. Одоо жишээ нь hype бол ингэж хэлээд байгаа байхгүй юу? Software developer дээрээс ажиллах боллоо. Тэр гэлтэй. Тэг чинь бүх кодын AI бичүүлж байна. Тэгээ яг биднээс одоо платформ хөгжүүл явж байгаа энэ чиглэлээр явдаг чинь нэг 2-4 мянган юм line of code харангуйтаа нөгөөт чинь ингээд ерөөс ажиллахад эхэлдэг байхгүй. Тэгэхээр чинь бүтэн нэг одоо кодны бүх кодыг харах байтугай тэрэн шиг дахиад манайх ч одоо 10-аад одоо repository биш те бүгдийг нь харах ерөөс боломж галцдаг юм л та. Тэгэхээр яг
тухайн асуулт маань айгүй найрав одоо яг энийг хараад ингэж байгаад ингээд өгөөч гэж асуух. Одоохондоо л яг тэгж сошиалаар явж байгаа шиг тийм супер ажиллахгүй байгаа юм тийм ер нь цаанаа. Гүү шүү дээ тийм. Ер нь бол аим. Тэгэл нөгөө нэг харагдсан шүү дээ. Ард талдаа л яг бидний төсөөлж байгаа шиг тийм амар хурдан одоо сурахгүй байгаа юм тий. Яг ганц хоёр лимитейшн байгаа. Ер нь чадлын хувьд л гайгүй болчлоо. Гэхдээ нөгөө нэг юу яг LLM дээр нэг ийм юу тийм context window гэдэг. Тэгээ тэрний яг юу гэсэн үг гэхээр зөвхөн л орж ирж байгаа текстүүд гэсэн үг. Тэрэнд код нэ нүү тэр нь одоо баримт бичиг нэр самаагүй. Тэгээ тэр нэг одоо юу гэдэг чинь нэг ойролцоогоор 200 мянга ч юм уу үсэг одоо яг үсэг гэж хэлэхгүй токен гэж ярьдیں۔ Тэгээ токен юу гэсэн үг гэхээр ер нь үг гэж хэлчихэж болно амархан болохын тулд нэг 2-3 үсэгтэй яг нэг токен. Жишээ нь Apple гэдэг одоо жишээ нь алим гэдэг үг байлаа гэхэд app гэд нэг үг болчихно. L-ийн тусдаа нэг үг болчихдаг юм. Тэгэхээр нөгөө хүнд ойлгох шаардлагагүй. Гэхдээ яг нөгөө computation тооцоол талдаа тэр make sense одоо байгаад байгаа байхгүй. Тэгээд тэрний лимит нь болохоор нэг 200 орчим мянга. За Gemini энэ болохоор биднээс бүр саяыг дэмждэг энэ гэдэг байгаа байхгүй. Гэхдээ яг одоо юу гэдэг чинь бодит байдал дээр нэг sweet spot нэг 32 мянга ч юм уу байдаг. Тэрнээс илүү гараад ирвэл жоо ойлгохгүй ч юм энэ төр болоод ингээл авчдаг. Ийм хөө limitation байгаад байгаа. Тэгэхээр нөгөө code mode ингээд бүтэн бичүүлэх яа харах жоох хэцүү. Окей. Тэгвэл яг general AI энэ төр бол бидний одоо сошиал явж байгаа шиг та болоогүй ер нь тэгж гарч ирэх болоочгүй гэж юу нүгддэг юм тий. Тийм энийг яг би хэлэх бас утгагүй байх л нөө энэ чинь мундаг одоо AI research одоо хүмүүс хэлэх байх тий. Яг эхнээс нь ингээд хэлжлээ л дээ нөө хин Meta AI одоо chief of AI одоо нөө юуг зохиосон CNN гэдэг архитектурыг зохиосон тэр нь л ингээд зургийг ойлгодог. Ян Лекен Нью-Йорк их сургуулиас юу байсан тий одоо гарцсан баха. Мань хүн болохоор бүр энэ дээр инээд нүрээд ингээд яаж байгаа байхгүй. Болоогүй ерөөсөө absolutely nothing. Something is missing. Гэхдээ тэрийгээ биднээс олоогүй байгаа гэдэг. Тэгэхээр зөвхөн юм generate хийдэг. За нөгөө талаас нэг талаас generate хийгээд байгаа. Нөгөө талаас биднээс яг юу гэдэг юм гэхээр интернетээр сургаад ингээд дөрөв би нэг ажиллагч минь ингээд хальт ирлээ шүү дээ. Эднээс тэр ингээд сургаж агаад өөрөөр хэлбэл энэ яг юу болоод юм гэхээр интернетээр сургаж байна. Тэгснэ нэг юу гэдэг чинь 32 биллион ч юм уу 100 биллион ингээ модель руу оруулж байна гэдэг юм. Энэ knowledge-ийг интернетийг компресс хийгээд нэг 100 тэрбум нейронтой нэг юм л юу хэмэл оюухан гэдэг үсгээд байна гэсэн үг шүү дээ. Шахаж гин гэсэн. Компресс хийгээд байна гэсэн. Тэгэхээр зарим эрдэмтэд талаар ингээд компресс хийх нь бол юу юм биш юм байна. Яг ингээд одоо явах зам биш юм байна. Энэ дээр бол дахиад нэг юм орж ирэхтэй. Тэр нь одоо арай нэг уламжлалт одоо symbiotic AI орж ирэх нүү эсвэл бизнес хараахан нээж илрүүлэг байгаа. Нэг тийм зүйл орж ирнэ. За тэр нь магадгүй эсэргээр хүний одоо нейронтой холбогддог. Хүн чинь одоо хүний тархи чинь тог маш бага зарцуулалтаар тэгээд айгүй уртан сурдаг юм тэгээд зүйл байдаг шүү дээ. Тэгээд ийм хөө бас нөгөө технологи талаас ч юм шийдэгдэх ч юм уу ингээд бүх асуулт. Ер нь бол асуултын тэмдгүүд бол зөндөл байгаа юм тий. За яг хөө ихтэй би бол энэ general AI ч юм уу те за тэр яриад байгаа super intelligent AI гэдэг зүйл нь бол гарч ирэх нь бол яг цаг хугацааны асуудал байх гэж бодоод байгаа. Ер нь бол ирээдүйд бол гарч ирэх байх. Гэтэ хизээ гэдэг нь бол мэдхгүй одоо ингээ ярьж байгаа шиг юм ойрхонч байхгүй байх те. Нүг хэрвээ гараад ирлээ гэж бодоход эдгээр нь яг юу хийж чаддгийг яахаараа эднэр одоо ийм амар ингээд үе шаттай те super intelligent general AI гэж яригдаад байгаа. Юугаар онцлог байх вэ? За яг хамгийн том импакт нь яг хүн шиг юм AI-д гараад ирвэл тэгэл нөө industrial revolution гэдэг чийс дотор явагдах. Биднээс бол одоо төсөөлж чадахгүйгээр эдийн засаг мөсөг өөрчлөгдөх л байна те. Өмнөөс ажил хийгээд эхэлнэ. Хүн ажиллахгүй болох юм уу яах юм? Эсвэл хүнийг яг юун дээр ажиллуулах юм? За нэг зарим нэг кинон дээр гардаг шүү дээ. Хүн робот хоёр нь одоо ингээд union энэ төр байгуулад роботыг халах юм бол биднээс ажил болж юм болж байна. Тэр импактууд бол угаасаа л явандаа харагдах л байна. Хамгийн том импакт нь технологич угаасаа нэг хоёр талтай сайн талч байдаг, муу талч байдаг. Тэгэл яг тийм импактер л явах. Нөгөө одоо яг LLM дээр бас харагдаад идэв нөгөө 90-ад оны үед 2000 оны үед ч одоо Microsoft Excel гарч ирээд тухай чинь нэлээд ингээд гайгүй ажилтдаг болсон. Тэгээд тухайд одоо манайхаар аккаунтант нягтлангууд ингээд гарч ирээд за биднээс ерөөсөө ажиллах боллоо тий. Ингээл ерөөсөө дуусах юм байна гэдэг л гардаг өстэй. Технологи ингээд гарч ирээд биднээс ерөөсөө бодоолголоо гэл. Тэгээ fast forward одоо нэг 20 жил ингээд харахад нягтлангууд шиг хамгийн үр дүнтэй ажилдаг мэргэжил бас ховор байгаа байхгүй.
бүх юм нь автоматжсан ерөөсөө. Эднээс нэг хүн оролцох хэсэг дээр орж ирэл бус юм нь одоо Excel-тэй ч удаа. Тийм ер нь бол тийм болсон шүү дээ. Байгууллагын дотоод журам яг хүн орох хэсгүүд унших хэсгүүдийг харчаад бусад тэр invoice бодолтууд бол ерөөсөө бүх юм автоматжсан тийм. Тэгэхээр энэ бас жоохон сонирмоо үстэй тийм. Нэг талаас харахад. Тэгвэл одоогийн ер нь таныг яг түрүү нэг backend ард нь яг юу болж байгааг нэлээд сайн мэдчихэж байгаа учраас асуу гэж бодсон. Одоогийн бидний хэрэгжилж байгаа AI байна. За одоо би жишээл ChatGPT 4-ийг одоо өдөр тутамдаа хэрэгжилж байгаа. Тэгэнгүүт тэрний одоо надад харагдаж байгаа хөгжил одоо яг цаана жинхэнэ research-нд хийгдээд ингээд яваад байгаа хөгжил хоёр хэр зөрүүтэй байгаа юм. Бүр амар зөрүүтэй юу? Тий ер нь хүмүүсийн нээ илрүүлсэн байгаа төвшин байгаа шүү дээ. Одоо хэрэглээний төвшин гэсэн үг шүү дээ. Нэг талын нөгөө талаараа болохоор нөө research гэсэн үг. Research одоо ингээд за энэ хүртлээр нь явчих юм байна да гэж бодсон төвшин хоёрын хооронд хэр зөрүү байгаа бол. Яг нөө дөрөв ярьжсэн хайпууд бол нэлээд нивсээр ингээд яваад байгаа. Тэр хайпуудыг хойлоо марцчихъя. Та гоё реалистик өөрийнхөө авсан мэдээллийнхаа дагуу суурилж ирвэл. Тий яг AI ч амар сонирхолтой одоо ялангуяа LLM сонирхолтой field. Ягаад гэвэл нөө research first тэгээд application second гэдэг яваад байгаа байхгүй. Тэгэхээр нөө биднес research-тэй айгүй ойрхон явахгүй бол уцрагч гоод байдаг талтай байдаг. Тэгээд судалгааны материалууд бол маш их хэвлэгдэж байна. Зарим нь болохгүй ч юм надад янз бүр ингээд орж ирж байгаа. За тэгээд яг хэрэглээнд жоохон зөрөө харагдаад байгаа юм. Одоо жишээ нь би ингээд ирээд нэлээд байгууллагатай ингээд уулзлаа. Яг хэрэглээний төвшөнд байгууллагын төвшин ч юм уу тэг ингээд харахаар AI-г chatbot гэж харж байгаа ч юм уу тэг. Иймэрхүү төвшил байгаад байдаг тийм. Гэтэл яг одоо LLM чинь зөвхөн ихний хэсэг багтахгүй нэг текст өнгөд буцаагаад нэг summarize юм хийгээд гаргаад ирдэг нэг юм бол зөвхөн ихний шат. За одоо энэ LLM-үүд чинь функц одоо дууддаг болчихлоо. Өөрөөр хэлбэл таны өмнөөс арын backend system одоо тэр өглийн сан байна уу, байгууллагын арын тэр ERP system байна уу. Тэднээс рүү чинь өөртөө хандаад үйлдэл хийдэг болчихлоо. Тэгэхээр нөгөө хүн хийх шаардлагагүй юмнууд их гарч ирж байна л да. Агентээр хийлэгчд болдог ч юм уу. За одоо дараагийнх нь болохоор нөгөө нэг веб браузерууд ашиглаад ирлээ. Компьютер ашиглаад ирлээ ч гэдэг юм. Ингээд бүр хэрэглээний төвшөнд бол нэлээд ингээд гайгүй орж ирж байгаа. Гэхдээ нөгөө лимиташн бол нэлээд байгаад байгаа. Яг зөрөө бол тийм гадаадтай бол яг ингээд бас л дөнгөж орж ирж байгаа юм л да. Браузер use-мөөс саяхан гарч ирсэн яг ашиглаж байгаа байгууллагууд бол бас ингээд жоохон цөөхөн байгаад байгаа байхгүй. Тэгэхээр яг gap бол ерөнхийдөө бол байгаад байгаа. Гэхдээ айгүй хурдан нэг хүмүүс маань AI-г харьцангуй гоё хүлээж авдаг болчихлоо. Нэг хэсэг чи AI winter гэдэг ерөөсөө хэлж таахгүй. AI ярангуут энэ бараг галзуу солиотой байдаг гэсэн бол одоо хүн болго ойлгодог. Ялангуяа төр мөрийн байгууллагатай уулзахлаар ерөөсөө ярихгүй ойлгох тийм. Та түрүүн хэлсэн шүү дээ. Research хийгдлээ. Тэгээд араас нь за окей одоо ингээ хөгжүүлэлт нь хийгдлээ. Research-ийн дагуу тий. Тэнгүүт хөгжүүлэлт нэгдэд босонгод энд нэг хүн хэрэглээд байна шүү дээ. Тэнгүүт яг энэ research хүн хэрэгжилж байгаа хоёрын дунд байгаа gap нэг амар холдоогүй байгаа гэсэн үг үү? Яг зүгээр яг хэрэглээний төвшөнд бол оруулж ирж болоод байгаа. Зүгээр ганц хоёр одоо тэрийг удаашруулад байгаа процессууд нь за наацхийн одоо за магадгүй ингээл DeepSeek энэ төр чинь сая ингээд юу модель L ингээл гаргачлаа шүү дээ. OpenAI өнөөдөр жишээ нь дөнгөж сая 2 цагийн өмнө биднээс open модель гаргана гэж явж байна те. Meta энэ төр бол угаасаа энэгээр ингээд сурчлагыг явж байгаа юм. За тэнгууд энэ модулуудыг аваад ингээд ашиглая. Ялангуяа албан байгууллагууд те яг л тэр чинь одоо privacy protected зөвхөн өөрсдийнх нь data center дээр явах юм хөө модулууд орж ирж болж байгаа хэрэглээний төвшөнд бодит байдал дээр энэ ерөөсөө нийцэх байгаа байхгүй яг л за DeepSeek ч өөрөө 600 700 бараг биллион параметр модельтэй тэрийг гүйлгэх манад одоо албан байгууллага enterprise бараг байхгүй те хэцүү. Яг нэг жижигдөө 32 биллион модельийг аваад ирэхлээр л одоо дундас сэрэгч одоо өгдөг чинь нэг 70,000-аас 250,000 долларын хооронд байгаад байгаа байхгүй. Тэгэхээр нөө энэ инвестментийг хийж чадах уу энэ төргээд нэгдүгээр gap их гарч ирнэ гэсэн үг. Тэгээд эн чинь бол зөвхөн нөө нэг чатлах интерфейсийн төвшөнд. Тэгээд түрүүний ярьсан нөө браузер use мөс гэдэг дахиад л одоо ROI энтрийг харах хэрэгтэй болчихно. Тэгээд нөө хөрөнгө оруулалтын хэмжээ нэгсэн. Гэхдээ тэрийг буцааж авч чаддаг лөө гэсэн эргэлзээ авсан тэр үсэл. Тэгэхээр нөө нэвтрэлт жоохон удаан л байгаад байгаа юм л да тийм. Айдтай ч юм уу тийм хөө. Гэтэ бол бүгд хүсэж байгаа. Гэтэ ер нь нэвтрүүлэг гэвэл цаана ингээд өөр олон сонголтууд ер нь бол ер нь байгаа. Гэтэ тодорхой лимиттэй байгаа юм тийм. Яг. Окей. За сая хоёул нэг жоохон сонирхолтой юм ярьчих гэж бодлоо. Сая OpenAI нэг
хэдэн хоногийн өмнө шүү дээ. Нэг 2 3 хоногийн өмнө нэг Ghibli стайлаар зураг генерейт хийж болно энэ төр гэдэг нэг юм богинохоо нэг юм зүгээр мэдээлэл гаргаад тэгээд тэрийг нь хүмүүс ашигласан чинь Ghibli-гээр аним шиг зургнууд ингэж генерейт хийж гаргаад тэгэл тэр нь зүгээр сошиалар вайрал болол нэлээд болчихлоо. Тэгсэн чинь энэ дээр нөгөө нэг copywriting асуудал. AI-г дагсан юу асуудал дотор хамгийн тэргуунд нь бол copywriting асуудал байдаг шүү дээ. Миний сонссноор бол зүгээр яг өөр энэ тентхийн зүгээр подкаст энтрийг сонсож байхад бол дэлхийн ер нь ингээ одоо ил байгаа ингээд бидэнд мэдэгдэж байгаа ер нь бүх дата бол ингээд дууссан. Бүгдийг ингээд баг ашигласан. Одоо ер нь бүх AI баг ингээд өөрөө датагаа генерейт хийгээд өөрөө тэрүүгээр хооллоод ингээд явж байгаа гэсэн нэг тийм яриа бол public агиох явдаг. Тэгэнгүүт тэр нэгдүгээрт үнэн үү? Хэрвээ энэ тэрнээс гадна тэгээд энэ copywriting-ийн асуудал ер нь AI компаниудад хэр тийм шүдний өвчин байт. Зүг. Наа чи амар том асуулт байна. Яг нөө эхний асуултанд чинь давч харилж. Дата дуусна уу гэвэл үгүй л дээ. Яг интернетийн төвшөнд бол тийм баг. Тэгвэл нөө албан байгууллагын төвшөнд ч юм уу, government-ийн төвшөнд яг үндсэн дата тэднээс ард байгаад байгаа байхгүй тий. Тэгэхээр Amazon дээр ч гэсэн одоо тэрийг л одоо нээх гээд байгаа юм л. Өөрсдийн гэсэн internal chat GPT бол гэсэн нэг тиймэрхүү байдлаар одоо бизнес концепт явж байгаа гэсэн. Тэгэхээр байгууллагын ард одоо дотоод байгууллагын дотоод журам ч юм уу энэ төр гэдэг байгаа болохоор тэрэн дээр одоо маш их дата байгаа гэсэн. Байгууллаганд л байгаа, government болгонд л байгаа гэдэг ч юм уу. Тэр чинь зөвхөн OpenAI дураараа ороод ингээ авчиж чадахгүй л дээ. Тэгэхээр нэг team хэсэг байгаад байгаа гэсэн. Зөвхөн яг copywriting хэсэг дээр за жишээ нь одоо чи яг юу Studio Ghibli жишээ нь асууж байна. Энэ дээр нөгөө нэг айгүй олон хүмүүс ингээ баг арт мөгч чинь те урлаг сүрж чинь. Тэгээд AI-г ашиглахгүй байх шалтгаан малтгаан гээл контент хийсэн шүү дээ. Тийм. Энэ дээр яг хоо тэгэл бас хоёр талтай л гэж хард юм бэ. Ингээд байгаа өчигдөр уржигдөр Sam Altman одоо жишээ нь Twitter дээр нэг пост хийж байна. Нэгсэн чинь юу гэсэн бэ гэсэн чинь жил орчмын өмнө ChatGPT-г одоо жишээ нь олон нийтэд ингээд ил гаргаад жилөө мундаг мэдээлэл гаргахад 5 хоногийн дотор сая хүн төрсөн гэлтэй. Тухайд ерөөсөө тийм түүхэндээ байгаагүй одоо тийм амжилт гэл явж байсан. Тэгсэн чинь энэ Studio Ghibli-гээр одоо хүн болго орж ирээд цагийн дотор юу л 5 цагийн дотор 1 сая хүн бүртгүүлсэн шинээр орж ирсэн. Гэдэг чинь бүр амар тий. За яг нөгөө талаас нэг харамсалтай юм болохоор OpenAI ингэж одоо бусдын хөдөлмөр дээр яасан одоо энэ модулийг ашиглаад шинэ хэрэглэгчд олоод энэ paid customer ч болж хувирж байгаа хэднээс нь. Гэтэл нөгөө яг нэг бүрчлэн гараар зурж байгаа нөгөө манай Studio Ghibli-гийн яг хүмүүс маань одоо мөнгө олохгүй ч юм уу тиймэрхүү байгаад байгаа. За яг энэ дээр нэг ганц хоёр юм байдгийн. Америкт одоо жишээ нь Stable Diffusion гэдэг анхны open source одоо зураг generate хийдэг модель гарч илаа. Midjourney гэдэг угаасаа хүмүүс өмж байгаа тийм. Эднээс чинь одоо уран бүтээлчд яаж ийсэн. Одоо шүүхтэлцээд ингэ явж байгаа. Тэгээ анхны шатны байдлаар бол ялж малцсан тиймэрхүү тохиолдол байна. Гэхдээ яг одоогор энэ жоохон нэг юм саарл area болчиход энэ л да. Яг эцэслэж гараагүй байгаа байхгүй юу? Гэхдээ энэ дээр нэг юм сонирм бас харагдана. Та нэлээд сайн мэдэх байх. Web 3 NFT гэсэн технологи уул нь яг энэ чинь шийдэл واخгүй юу? Нэг асуудал нь зүгээр цагаасаа жоох эрт гарцсан. Гэтэл яг AI-ийн одоо энэ generative AI тухайд яг ингэж амар хөгжөг лсэн л таа. Гэхдээ уул ингээд яг энэ complementary технологи нөх واخгүй. Web 3 ч анханасаа нөгөө зохиогч ирэх мөрхөн тодорхой одоо ингээд блокчейн ч мэн ингээд явцдаг. Тэрийгээр яг анхны зохиогч нь тэнгүүд одоо ашиг аваад мөнгө аваад тэрийг нь ашиглах болгонд одоо мөнгө аваад айгуу тэрийг нь одоо дижитал энэ эрэнд яг AI энэ асуудлыг уулын шийдсэн асуудал байхгүй. Тэгээ одоо буцаж орж ирэх юм уу яах юм бас сайн мэдэхгүй. Тэгээд хууль нь бас хууль зүйн бас тодорхой биш байна. Би нөгөө нэг өөрөө хуулийн бэкграундтай болохоор яг тэр талыг ер нь зүгээр харсан байхгүй. Тэгсэн чинь ийм legal gray zone гэдэг ойлголт өгд. Монголд бол одоо яг эрх зүйн орчин их зүгээр зохицуулаагүй орчин гэх юм уу? Legal gray zone гэдэг ер нь тодорхойгүй орчин гэсэн үг. Тэгэнгүүт тэрэн дээр яг юу гэж байгаа гэхээр одоогийн байдлаар хүн төрөлхтөн оюуны өмчийг ер нь бол ингээд одоо за Ghibli дээр чи яваад ярихад бол Ghibli-ийн cracked-рууд одоо тий одоо тоотороо ч юм уу ингээд яг гараар зуцсан
beat character-ууд. За тэгээд тэр нөгөө нэг хоорондоо ярьж байгаа dialogue те story. За тэгээд одоо дуун ч юм уу те. Тэгээд одоо лого энэ төр юм уу. Яг тэр төвшөнд ер нь бол ингээ хамгаалж чадж байгаа. Яг стайлыг ингээд хамгаална гэхээр айгүй сонирхолтой зүйл. Тэгээд тэрийг хамгаалахаар баг эсрэгээрээ эдийн засгтаач амар хортой одоо нөхцөл байдал болчихно. Одоо Michael Jackson одоо хойшоогоо ингээд moonwalk-ийг алхдаг стайлыг хамгаалчих юм бол тэгэж хинж алахгүй байх нь шүү дээ. Avengers дээр ингээд нэг баатрууд гарч ирээд дэлхийг авардаг стайл байлаа гэж үзэл л да. Тэгмээ тэр стайлаар нь дахиж эзэж кино гарахгүй нь л дээ. Наад дээр чаар OpenAI тоглолт хийгээд байгаа юм шүү гэсэн юу харагдаад байгаа байхгүй надаа. Би яасан бэ гэсэн чинь би өөрөө нөө студио Ghibli бүгдээр л таалагддаг л та. Гэхдээ хамгийн дуртай нь 97 онд гарч ирсэн Princess Mononoke гэдэг байдаг шүү дээ. Бидний амар дуртай байхгүй. Тэгээд одоо ChatGPT дээр ороод зураг өгөөд Princess Mononoke стайлаар ингээд гаргая гэсэн чинь үгүй энэ copyright issue дуулна гэж аахгүй. За тэгвэл студио Ghibli гэдэг янгууд гараад ирж байгаа. Тэгэхээр юу болоод ийм гэхээр яг Princess Mononoke ч одоо жүжигтэй characters бүх юм ингээд одоо trademark авсан copyright-тай ингээд байгаад байгаа байхгүй. Ерөнхийдөө нэнгүүт болоод байгаа. Тэгээд яг энэ gray area дээр маань ихтэй тоглоол одоо шүү амар. Би болохоор яг тэрийг яг OpenAI-ийн өнцгөөс харахаар айгүй smart хөдөлгөөн юм шиг харагдаад байгаа. Яг хүмүүс нөгөө нэг амар ингээл зааварлаг мөгчийн энэ төр гэж айгүй ярьж байгаа юм л да. Тэнгүүд надад болохоор зөв би аль өнцгөөс нь аль харахыг хүсэж байгаа вэ гэхээр одоо ингээл Photoshop энэ төр анх гарахад бол ингээл зураг зурдаг хүмүүс байхгүй боллоо энэ төр гэл те. TV мив, smart TV мив гарч ирэхэд за одоо ингээд home театр ингээл баг гэртээ кино театрт байгаа юм шиг кино үзэхээр боломжтой болчлоо. Театрт баг хүмүүс одоо очихгүй юм биш үү гэхээр стил баг нөгөө нэг театрт үзүүл ингээд уур амьсгалыг нь илүү ойлгодог ч юм уу тий. Гараар зурсан зургийн үн цэнийг нь ойлгодог шиг. Би бол нэг тийм нөгөө нэг Miyazaki-гийн тэр нөгөө нэг одоо үн цэн бол эзэж ярилахгүй юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэгэхээр тэр нэг тийм санаа зовох шаардлагагүй юм шиг. Одоо наад чи яг гоё өнцөг өнгөдөж байна. Хэдүүлээ жоохон цаг хугацааг ухраа л дээ. Ийм юмнууд бас түүхэнд болж лээсэн л дээ. За бүр 90-ад оны үе биднээс дөнгөж интернетэд access болж ил. Биднээс нэг юу гэдэг Napster энэ төргээд сонсч байсан мөлөө. За тий сонсч байсан. Torrent гээд. Тий. За Torrent ч юм болохоор peer to peer буюу за интернет ч юм бол нэг төвлөрсөн юм нэг сервер руу одоо жишээ нь гэдэг чинь би eMongolia гэдээ ороход eMongolia-гийн сервер руу хандаж тэндээс нь юм ингэж авч байгаа шүү дээ. Тэгэхээр eMongolia яг одоо authority буюу одоо хэрэг өгсгөө яаж байгаа ингээд датаг нь ардаа хадгалж байгаа юм юу нэ л дээ. Unit гэх юм уу? Peer to peer дээр ч юм болохоор яадаг гэсэн мэхлээр хүн болгон бүх файлаа эзэмшдэг. За би чинь одоо болдын тэр дуу мөг гэхэд чи эзэмшдэг, тэр эзэмшдэг. Тэнгүүд би одоо тэрийг чинь татаж авъя гэвэл та хэдээс чамаас нэг зарим нэг хэсгийг нь тэндээс нэг зарим хэсэг ингээд нэг дор бүгдийг нь татаад тэгээ бүгдээрээ нэг ингээд шеэрлцдэг ч юм уу. Хүн болгон им centralized authority гэсэн юм байхгүй л дээ. Тэгээ яг торрентер нэг яг иймэрхүү юм харагдчихсэн. Тэгээд юу байсан бэ гэхээр доочд одоо ингээд бидний copyright issue ингээд ерөөсө утгаа алдлаа тий. Хүн болго ингээд арай гэж нэг хөдөлмөрөөр гарсан дог маань ингээд бүгдээрээ үнгүй ингээд татаад нэгэндээ ингээд шилжчихээд байгаа байхгүй. Тэгээ нөгөө peer to болохоор яг блок хийхэд айгүй хэцүү. Яг л хүн болго эзэмшээд болохоор. За нэг яах вэ гэж. Тэгсэн чинь нөгөө талаас бас нэг юм гарч ирж байгаа юм. Яг үнэндээ энэ torrent network хэдий яг ингээд шууд орлого болохгүй байгаа гэсэн. Шууд бус юм юунод амар импакт үзүүлсэн. Тэр нь юу вэ гэхээр магадгүй тэр хүн хичнээн дуугаа гаргасан ч гэсэн яг өөртөө ингээд эзэмшижсэн ч гэсэн хинч сонсохгүй байх магадaltaй эсвэл. Торрент бүр хэдэн сая хүн ингээд хөргцэн дэлхийд даяар мэддэг болсон нөгөө нэг чинь. Бас нэг тиймэрхүү талууд бас байгаад байна. Тэгэхээр нэг мэдсэн чинь өөрөө мэдлэг бараг алдартай болсон. Дэлхий хаанч байсан мэддэг болсон ч юм дээ. Тэгэхээр нэг жоо хоёр тал байгаад байгаа байхгүй. Yes. Технологиор зохицуулах хэрэгтэй. Илүү AI талдаа илүү ашигтай байх гэж би хараад байгаа. Зүгээр эсрэгээрээ бараг хүмүүсийгтэй одоо гэдэг чинь ингэж AI ашиглах нь юм одоо сөрөг талтай интернетэргээд бараг AI ашиглаж байгаа хүнийг ингэж амар одоо AI ашиглаж байгаасаа санаа зовох хэмжээний тийм одоо соёлыг түгээч нь гэдэг бол над бараг эсрэгээрээ бараг улсын эдийн засагч амар хохиролтой зүйл юм санагдаад байгаа байхгүй. Гэхдээ яг медиа ч юм уу, maybe influencer-ууд ч юм уу тэднэр дээр бол ингээд нөгөө нэг стратеги хувьд бол тэднэртэй ашигтай те ингээд масс нь ингээд гинт ингээд живли гэж явжсэн чинь яг тэрнийх нь эсрэг дуу хоолой гаргаад ирэх юм бол над дээр илүү attention үүснэ гэдэг ч юм уу те. Яг стратеги хувьд илүү ашигтай. Гэхдээ яг цаад нөлөөг нь харахад надад жоохон AI хэрэглээг улам юм унгаах ч юм уу тийм соёл дэгдээгээд байгаа нь надад илүү жоохон тийм санагт. Тэгээ би айлах нөгөө нэг AI талдаа ер нь бол байгаад байгаа. Тэгээд урлаг болохоор AI-аар баг мөгчин гэхээс илүүтэй баг илүү хөгжиж гин гэж би бодоод байгаа байхгүй. Тийм. Одоо эн чин тэгээ би одоо гаргүй хүн байвал яах юм те. Эсвэл би үнэхээр зурх авьяасгүй байх юм бол би хүсэж байгаа зураг generate хийгээ тэр уул маркетинг баг илүү тэлж байгаа
юм шиг нөхцөл байдлыг үүсгэж байгаа юмснаа санагдаад байгаа. Тийм. Тэгээд түрүү нэг ярьжсэн технологийн хоёр талтай гэдэг байгаа. Угаасаа муу нөлөө байгаа, сайн нөлөөж байгаа. Гэхдээ зүгээр хувийн зүгээс бол сайн илүү байгаасаа гэдэг тэрний төлөө ethical одоо юм гээл бол зүгээр гэж санагдтiin. Юун дээр тийм түрүү хэлсэнчлэн нэг хинч мэддгүй байсан юм ингээд амар их одоо масс ингээд авчихсан. Тэгээ нөгөөдлөөс юу байхгүй яг creative талаас харуул эсрэгээр одоо зураачид одоо videographic одоо хийдэг ч юм анимашн хийдэг нөхдүүд AI-г ашигласнараа одоо ажил нь хэд дахин урдан ч юм уу те ажилдаа ингээд ашиглах боломжтой болоод ирж байгаа байхгүй. Тэгээ бас нэг юм сонирхолтой юм зөөр сонирхолж хэлэхэд AI одоо AI гэдээ ярьчтэй generative AI маань текстэн дээр сайн ажиллаж исэн, зурган дээр ажилладаг болчлоо, видео ойлгодог болчлоо, видеогоо ч generate хийдэг болчлоо. Дараагийнх нь юу вэ гэдээ харахаар 3D ертөнц орж ирэх гэдэг байхгүй. Тэгэхээр AI-тай тэр нь холбогдчихгод одоо ерөөсөө ертөнцөө тэр гаргаж ирдэг ч юм уу те. Тэгэхээр тэрий чи одоо 3D ертөнц болоод ирэхлээр point cloud гэдэг ярьдаг биднес цэгээ хүрсэн нэг үрсэл ингээл одоо тийм юм ингээд хийдгэлтэй. Тэнгүүт тэрийг нь AI бомб гэл ерөөс тэр доорч юм ингээл гараад ирэхлээр мэдгүй retail салбар одоо retail биш за retail бас impact хийгдэн. За ялангуяа орон сууцны салбар одоо тийм хүмүүстэй ийм байлга ингэж зарах гэсэн юм гэсэн нөгөөтгөн зөвхөн 3D ертөнц бэлэн заавал очиж үзэхгүй ч юм ингээд амар сонсон юм бас юм бол гарч ирэх. Тэгээд технологич бас давуу тал нь ч байна, сул тал нь ч байна. Яг энэ дээр нөгөө нэг өмнөх подкастн дээр яг тэр AI-ыг нэлээд судалгаа хийдэг гэрлээ гэдэг юм хтэй хэлчихсэн. Ингээд цонхоо онгойлгохоор ялаа орж ирээд идэг. Гэхдээ гэрт амар халуун байгаад идэг. Агаар ингээд хэрэгтэй байгаад идэг. Тэр цонхоо онгойлгоод тэр ялаатай зүгээр ингээд уучраа болоод гоё агаартай ингээд байх уу эсвэл одоо цонхоо хаалттай ингээд битүүчигээрээ ингээд өөртөө хэцүү агаартай ингэ байх уу гэдэг амар тийм сонирхолтой тийм юм гаргасан шүү дээ. Жишээ гаргасан. Тэгээ тэр надад бас айгүй сонирхолтой санагдчихсан байхгүй. За хоёул цаашаа яв. Би бол ялаг нь алхал юм. За одоо OpenAI, Apple, Meta, за Google, Microsoft гэд энэ одоо бүгд л AI ингээд тултал нь хөгжүүлж байна те. За хоёул энийг яг өмнө зүгээр дурдсан баг. Тэгээд яг Apple Intelligence гэдэг яг зүгээр би үндсэн core нөгөө нэг технологийн компани болохоор амар алдартай технологийн компани болохоор нэрж байгаа. AI гэл яг ингээ хэрэглээ нэвтрүүлэх гэж яг өгчээж штэ. Гэхдээ тэрнийг нь одоо ашиглахгүй байгаа даа санагдаад байхгүй. Надад тэр playground гэдэг зураг генерат хийдгийг ашиглаж байгаа ч юм байхгүй. Үнэндээ алга. Тэгээ Siri-г ч гэсэн нэг тийм амар smart болол ChatGPT-тэй integrated хийгдсэн гэхээр яг би нэг ашиглахгүй. Гадаад яг өөр region дээр бол айгүй ашиглаж иж магадгүй. Таны зүгээр ингээ жоохон гой сонирхолтой байх үтнээс Apple Intelligence-ыг та ихээр ашиглаж байна. Тэгээд тэр энэ төсөл юу Apple-д энэ бүтлгүүтэл юм уу? Ер нь гайгүй. Үгүй яах вэ цааш явна гэж бодож байна. Би бол хөвдөө огт ашигладаг шүү дээ. Ер нь Apple Intelligence яг сайхан гаргасан. Энэ миний зүгээр харж байгаа өнцөглөлөөр энэ инновацлог нэг шин юм биш байгаа даахгүй. Зүгээр ингээд шүлэнд хийгээд арай нэг амтын өөр гэсэн нэг юм зүйл байгаа даахгүй. Тэгснэ жоохон болохоо байвал ChatGPT дуудаж их гэж яах шиг те. Яна Apple-ийн жоох стратеги өөрчид дөрөв Tim Cook-ийн талаар хальтурж ирсэн. Манай нөхдөөд тэгж одоо ялангуяа AI дээр тэгж first mover хийхгүй байгаад байна л да. Тэр нэг гол юм нь болохоор privacy focused одоо яг тухайн local computer дээр л яана гэхэлэр тэр чинь өөрөө тухайн device on device одоо AI гэдэг чинь өөрөө айгүй хэцүү зүйл шүү дээ. Тэр ухаалаг модельийг тэр өөрсдийнхөө hardware дээр яаж авчрах вэ гэдэг. Яг нэг innovaц одоо хийж урдуур бол Apple-ийн хувьд бол алахгүй л байна. Тэгээ тэр нь бас стратеги ач холбогдолтой баг. Яг Apple-ыг би хэдэн жилийн өмнө нэг би өөрөө MacBook M1 анх гарч явахдаа авчихсан. M1 за Apple чинь Nvidia-тайгаа ингээд жоохон юу штэ түнжин муутай ингээд явдаг гэсэн. Тэгж жагаад өөртөө энэ hardware дээр одоо ялангуяа GPU-г ингээд юу ороод ирэхлээр тэгэхээр гайхц. За Apple бол ерөөсөө AI талдаа бол ерөөсөө алах юм байна гэсэн чинь яг бас түрүүлж ингээд алахгүй байгаа юм л. Тэгэхээр одоо ингээд харахаар хамгийн cost efficient одоо hardware бол M1 ялангуяа LLM-ийг гүйлгэхэд local дээр ч юм уу те болцоод байгаа юм л те. Яг л RAM нэг усаа хангалттай том энэ. Яг гэдэг чинь consumer AM GPU зүгээр л нэг наазахын 30 ч юм уу одоо сүүл гарсан 50 тэртэй харьцуулахад хамаагүй удаан. Гэхдээ нөө RAM-д нь том LLM модулүүд багтаад байгаа болохоор ингэ гүйлгэж болоод байгаа юм л да. Яг Apple урт хугацаанд яг одоохондоо биш баг. Гэхдээ урт хугацаанд бол ийм гоё стратежиг одоо юутай байгаа. Яг л hardware-ыг дээр dominant одоо тоглолт хийн гэдэг чинь Nvidia-тай өрсөлдөгч нэг юм гарч ирж байгаа гэдэг чинь явандаа бол ер нь бол юу байгаад байна. Ер нь суур хэрэглэгчийн бааз энэ төр бол хангалттай ингэ байгаад шүү дээ. Тэгэхэд одоо зөвхөн хэрэгтэй миг нь
хизээ нийлүүлэх вэ гэдэг л асуудал. Яванда одоо нөө чадамжийн сайжраад ирэх байх. Тэгэхээр хүн болго өөрсдөө гэсэн юутай тийм LLM-ыг зөв локал төргөл. Заавал интернетээр гарах шаардлагагүй. Энэ гэдэг бол энэ чинь нөгөө сайн концепт. Гэхдээ нөө компаниуд ингээ харахаар яг тусна ярихгүй бол жоохон өөр юу Google шал өөр бодлоготой байна. Одоо юу гэдэг чинь Microsoft бас өөр энэ гэл ингээд яваад байгаа байхгүй. Та ер нь өөрийнхөө өдөр тутмын хэрэглээнд одоо та яг жинхэнэ AI-тай ноцолж байгаа хэрэг AI ашиглаж байна. Одоо за ChatGPT ч юм уу те илүү зөвхөн бидний мэддэг талаас нь хэрэглээнд нэвтэрсэн AI талаас нь тэр яг хамар байдаг гэдэг ч юм. Тэг би баг цагийн 90% ер нь AI зөвхөн ашиглаж өнгөрөөж байгаа хаа. Манайх ч нөгөө цөөх хөлөө. Тэгэхээр нөгөө стартап чинь угаасаа limited resource болохоор одоо decision бүр хамгийн оптимал байх хэрэгтэй ч гэдэг юм тийм. Тэгээд нэг хүн одоо 4-5 хүний аутпутыг гаргах хэрэгтэй ч юм. Угаасаа ийм бизнес exist хийхин тулд ийм шаардлага болж байгаа юм. Яг би хамгийн дөрөв санаанд орж байгаа нь Perplexity AI гэдэг тийм. Дотроо нөө LLM хамгийн сүүлд гарч ирсэн LLM л ороод ирдэг байхгүй юу? Тэгээд нөө интернеттэй холбогдсон болохоор хамгийн цаг үеийн холбоотой сүүлийн мэдээлэлүүд бүгдийг нь ерөөсөө гаргаад ирж байгаа. Тийм. За энэ бол зүгээр нэг тархийг нөгөө хоёр удаа ш нэгдүгээр тарих хоёр. Нэгдүгээр тархитай холбоотой юмнууд байвал Perplexity энэ ашигладаг. Тэднээс яг нөгөө thinking одоо reasoning мэдээлэлд ороод ирсэн л дээ. Гэхдээ бас тийм сайн биш. Яг хоёрдугаар тарих ч юм уу тиймэрхүү ашиглах шаардлага гарангуут нөгөө юу ChatGPT-ийн Pro гэдэг нэг $200 жилөө сарын ингээд үлдээ. Тэрийг ашиглаж тээ. Тэгээ сүүлд Manus руу олон access авмаар энэ гэдэг одоо л авч чаддаг байна. Тэгээ Manus-ийн ялгаа нь болохоор одоо ChatGPT Pro хөлбрийг operator-тэй нийлүүлсэн нэг юм бүтээгдэхүүн байгаа байхгүй. Ерөөсөө супер бүтээгдэхүүн тий. Тэгэхээр манай найзууд access авцсан эсвэл YouTube дээр нэг бичлэгүүд ингээл үзэхэд л хэрэглээ энтертэй амар төвтэй. За би яг хэрэглээний хувьд бол тийм тэгэл competitor research ч юм уу тиймэрхүү юмнууд нэлээд хийн blog post-ууд ч юм уу SEO тийм optimized артиклууд те Google дээр ихний 10-д гарах тийм юм quality артиклууд нэлээд бичнэ. ChatGPT дээр тэр Pro хөлбөртөрлөөр нэлээд бодох хэвээр strategical одоо тиймэрхүү юмнууд бас нэлээд хийн гэдэг ч юм уу гэдээ явж байна. За тэгэл код мод болоод ирэнгүүт нөгөө Windsurf, Cursor.ai энэ гэдэг байгаад байгаа. Тэгээд код авчилчдаг. Тэгээд би яг өөрөө уулын data scientist нөхөр байгаа даахгүй. Гэхдээ нөө инженерүүд маань угаасаа завгүй байгаа болохоор би наацхан landing page мэж бол өөрөө хийдэг байхгүй. Тэр яа prompt өгж байгаа л тэгээд нөө vibe coding-ээс үл идэх гараад байгаа. Тэгээд тэр концепт зэрэг ингээд ерөөсөө хүслээ хэлээл өөрчлөл яваал. Тэгээд landing page мэл би өөрөө хийсэн байна. Амархан хэр хугацаа зарцуулж хийв та зүгээр landing page одоо тийм зүгээр AI ашиглаад хийхэд одоо ер нь зүгээр энгийн хэрэглээ. Одоо би ерөөс ямарч код ингээ мэдлэггүй байлаа гэж бодоход тэр AI ашиглаад аюугаа амархнаар landing page хийлээ гэж бодоход тэр хугацаа авах надаас. Би зөвөр нөө Twitter интерес ингээ харж байхад vibe coding-ийн концепт яваад ямар ч технологи мэдлэггүй гэсэн хүмүүс бүр тоглоом хийгээд байна л да. Тоглоом 3D орчинд жоох шиг зам аваар яваад ус нь амар юм smooth интергэлтэй. Бүгд хийж байгаа. Тэгээд vibe coding гэдэг YouTube-оор ороод харуул угаасаа амар сонирхолтой юм надад гараад байна. Тэгэхээр яг нөө заавал техник юм биш хүмүүс компьютер тоглоомч хийж гэн вебсайт маяг landing page мэж бол одоо ерөөсөө ямар ч асуудал болсон. Ерөөсөө 5 минутын ажил байгаа байхгүй. Би бол одоо жишээ нь яг инженертэй өгсөн бол манай инженер угаасаа завгүй байгаа болохоор тэгэл тэр нь хэдүүдэр болчих магадгүй шүү дээ. Нөгөө таскуудаа орчлоо. Тэгээд өөрөө нэг 5 сар минут оронгоор нөрчилж байгаа байхгүй. Тэнгэтээ нөгөө нэг SEO одоо яг гол үгнүүдийн тэр мессеж энтрийн хэрэглэгчтэй яг яаж хүрэх юм тэр мэрэгтэйгаа ингээд. Жинхэнэ баг нэг хажуу талаас нь асууж юмсан. Нөгөө ChatGPT Pro-гоос гаргасан стратеги энтертэйгээ холонгуудаа контексттэй нөгөөд за энийг харж агаад ийм юм ингээд ингэж хий би ийм юм хүсэж байна гэл ерөөсөө. Тэр бол одоо vibe coding гэдэг концепт одоо гол зорилго нь болохоор vibe те. Vibe зүгээр нэг юм chill vibe гэдэг шиг. Огт ерөөсөө ер нь код бичихгүй. Гэхдээ нэг хүслээ хэлээл одоо prompting гэдэг хийгээл яваад байна шүү дээ. Тэгж байгаа л янз бүр юм хийхлээр нэг. За хоёлаа ер нь ярилцлага ер нь сүүлийн одоо хэсэг рүү ер нь орж ийн гэх юм уу? За хоёлаа AI agent гэдгийг та ер нь жоох бид нартай айгу энгийнгээр ойлгуулад хэлээд өгөөч. Ялангуяа энэ AI agent гэдэг том явдал бол Mazal AI-ийн ер нь гол ашиглаад байгаа үг шүү дээ. Энийг юу нь бид нар юу гэж ойлгох хэвтэй?
Энэ маань яг AI гэдэг шиг бас жоохон яачдаг. Асуудалтай л. Яг тэгэхээр давчхандаа goal oriented нэг юм AI гэж хэлж байгаа. Тэгэхээр нэг ямар нэгэн юмыг даалгавар авчаад тэрийг одоо хүний хийдэг байсан өмнө нь хүн заавал орох шаардлагатай байсан бол тэрийг өмнөөс нь бодоод. Одоо нэгтлэн бодогч AI гэсэн үг шүү дээ. Тийм, ер нь бол тийм. Тийм. За тэгэхээр ер нь энийг хийгээл өгчгээд өмнөөс нь шаардлагатай байгаа төлөвлөгөө рүү н орж үзээд тэгээд тэндээс нь мэдээлэлүүд аваад буцаага самри энэ төр гаргаад ингээ болцдог ийм бие даасан нэг юм зүйл байгаад байгаа юм л да. Тийм. Окей. За Mazal яг одоо тэгвэл юу хийдیں۔ Тэгээ юугаараа илүү юник болгоод байгаа нь тий. Тийм. Mazal болохоор одоо workflow automation гэж яддаг. Тэгэхээр нөө ажил хийхэд ажилч ерөөсөө бизнесийн жишээ нь процесс бол ерөөсөө нэг юмнаас нэг юм хийгээд нөгөө талаас аваад ингээд олон төрлийн датаас орстой жишээ нь харьцах шаардлага гардаг байхгүй юу. Тэнгүүт чинь олон төрлийн системтэй харьцах шаардлага болоод идэг. Тэгээд ганц Монголд ер нь дэлхийд байгаа одоо corporate ч юм уу байгууллагын нэг асуудал нь юу гэдэг вэ гэхээр нэг юм хийх гэж эндээс хүний нөөцийн нэг дата аваад эндээс нэг хууль журамтай холбоотой ингээд баах юмнууд хооронд авахгүй. Зүгээр тэгж авахд л наазах IT-ийн хүн хэрэг болоод идэг ч юм ингээд. Интеграцийн нэгдүгээр асуудал гарч ирж байгаа. Хоёрдугаар дур чадвар мадар гэдэг ингээд айгүй төгтө болчтой байхгүй. Тэгээ Mazal-ийн хувьд болохоор иймэрхүү яг нэг workflow automation төлөвлөд бол дэлхийд байна те. Биднес яг яаж одоо зах зээлд өөрсдөө position хийж байгаа гэхээр AI agent first workflow automation платформ гэдэг тэргээр илүү ялгарч байгаа гэсэн. Яг нөө гадаад байдаг мундаг платформуд болохоор одоо afterthought буюу одоо яг бодож эхэлж байгаа байхгүй. Нэгэнд хийчихэд одоо ингээд идэх юм. Тэгэхээр биднээс л яг хурдаар илүү орцсон байгаа гэсэн. Тэгэл Mazal AI дээр одоо юу гэдэг чинь биднээс нэг саяхан Copilot гэх фичерыг танилцуулсан. Тэрэн дээр заавал технологийн биш одоо зөвхөн бизнес аналист ч юм уу маркетер ч юм уу намайг ингээд хүмүүс ороод тэгээд ерөнхийдөө хүслээ хэлэх л дээ. Gmail-ээр мэйл ирэнгүүт санал хүсэл гомдол гэдэг ч юм уу хэдэн категорилоо ялгаад манай багийн Slack ч юм уу Microsoft Team-ээр ингээд манай менежерлөө мэддэгтэй эхлээд зөвшөөрөл аваарай гэдэг. Нөгөө human in the loop гэдэг элемент айгүй чухал байт юм л дээ. Ялангуяа бизнес зөвшөөрөл авах шаардлага их гардаг. Ялангуяа төр мөрт ч юм уу тийм. Тэгээд нөгөө hierarchical одоо шатлсан бас зөвшөөрөл авна. За эхлээд салбарын менежерээс авчин дараа нь head of finance энэ. Тэрэн дээр ч айгүй хугацаа алддаг тийм. Тийм. Тэнгүүд тэрийг нь болохоор нөгөө гараар яах шаардлагагүйгээр ингээд AI agent нь документыг уншиж ойлгоод тэрийг нь route хийгээд тэгээд одоо ингээд бизнесийн процессыг л автоматжуулах нь л дээ. Тэгээд тиймэрхүү байдлаар л биднес одоо эхлээд Австралид эхэлсэн. Австралийн одоо insurance даатгалын салбарт эхлээд эхэлж илаа. Education тэргээд явж байна. Одоо Монголд ирсэн байгаа шалтгаан нь болохоор биднес багман яг цөөхүүлээ. Одоо хэдүүлээ. Биднес өрсөлд дөрүүлээ. За nice. Би яг нөө хувьдаа 10x engineer гэсэн концепттэй итгэдэг байхгүй. Тэгээ хүн болгонд багийнхандаа бүгдэнд нь одоо жишээ нь AI юм хөө төлж юм ингээл жилмэлээр нь хөдөлтөд аваад өгсөн. Тэгээд одоо эдийн инженер шиг үйл ажиллагаа явуулж байгаа юм шүү Тий. дээ. Тий. Ер нь бол тэгээ нөгөө цөглөл болохоор ч нөгөө communication энэ төр айгүй хурдтай. Тэгэхээр 10 ч юм уу 50 хүнтэй хүмүүс ингээ хоорондоо ярилцаал баахан митинг энэ төр хийж авах юм чи биднес фичерээ ship хийгээд ингээ явуулдаг ч юм те. Тухайн өдөртөө л ерөөсөө асуудлаад өдөрт нэг өдөрт баг юу ship хийх юм ч юм тиймэрхүү. Гадаадын зах зээлийг яг за барьж авч байгаа үнсэн шалтгаан илүү тэгэл том тэгээд та хэдийн бизнесийг нэлээд ойлгох одоо суурьдид бүтцсэн бөгөөд околцсон гэдэг утгаараа нэгдүгээр хамгийн том шалтгаан нь яг тэр л ах. Тэгээд гадаад ер нь зах зээлд компани ер нь танилцуулах хамгийн том сорилт таны хувьд яг юу вэ? Одоо ялангуяа юм AI agent-ийг шууд яриа яваад та нарын өмнөөс тэр чинь ингэж та зүгээр юм хүсэлтөө хөдөл болно гэж хэлэхээр хэр одоо амархан ойлгох. Энэ бол нэлээд хэцүү л дээ. Гадаадын зах зээл дээр юм гаргана гэдэг чинь тэр маркетинг, dynamics энтрийг олгоно, хууль зүйн орчин яад энэ төр гэл ерөөсөө маш их юм арч юм л дээ. Яг биднес одоо жишээ нь Австралид нэг insurance компани. Гэтэ тэр даатгалын компани маань болохоор нэлээд тийм niche одоо зөвхөн property market дээр ажилладаг нэг тийм зах зээл дээр ажилладаг нэг юм юус. Гэтэ яг зах зээлээ бараг 90% эзэлсэн юм нэлээд мундаг даатгалын компани. Тэгээд тэдний биднес яг анх pitch хийхдээ болохоор AI agent ерөөсөө одоо юу болчлаа. Тэднээс бас яг сонсохыг хүссэн нэг тийм мессеж лээсэн мэл AI agent-ээр танаа биднес тухай чинь даатгал юу нь яаж ажилладаг вэ гэдэг бас юу гарч гэрийн даалгавраас сайн хийсэн мэт л дээ. Даатгалт ч одоо ингээд материал цуглуулалтаас эхлээд эндээс датагаа өгдлөө шивнэ. Тэгээд эндээс одоо даатгалын процессыг ингээд яаж явахаас хамаарат ингээд янз бүр болно.
Тэгэл нэг claims processing одоо манайхаар нөхөө олгоор энэ төр гэл явдаг тийм. Маш олон процессыг ингээ явагддаг. Тэгээ тэр процессыг ойлгоод бид speech хийгээд яг гоо тэдний яг бодит гаргасан импакт гэх юм уу? Нэг 12 ажилтнтай яг даатгалын одоо процесс. Тэгээд ихэнх ажил нь зүгээр өгдөл шивхдэг тэр data entry ийм ажил дээр л явагдаад идэг гэсэн. Тэгээд одоо даатгуулагч одоо хүмүүс маань ингээд материалуудаа явуулна. Цаанаас банкудаас материал явуулна. Ингэсээр л нэг 8 9 одоо документууд тэр нь PDF нэ Word нэ ингээд. За тэнгуүтээ нөө порт мортлоор янз бүрийн channel ирж байгаа. Тэгэл нөө first name last name гэдэг basics-ээс эхлээд all the way одоо тэр юу штэ санхүүгийн чадамж энэ төр ч гэнэ. Ингээд нийт цуглаасаар 225 field одоо дата цуглах гэдэг байхгүй. Тэгээ нэг аппликейшн нэг хүнийх дээр л одоо чинь 25 минут энэ төр зарцуулаад байдаг. Тэгээ нэг 12 хүн чинь угаасаа амжихгүй байдаг. Яг хүнээ эксгүй эсвэл AI agent ийм технологи юм оруулах гэдэг. Тэгээ тэрэн дээр нь бид speech хийж ороод agent-ээ оруулаад тэгээд үр дүнд нь за нэг зардлыг нь одоо 200 дахин багасгасан. 717 мянга орчим доллар жилдээ зарцуулахс 3000 гэлтэлтэй болж байгаа юм. Хөөх 25 минутын нөгөө нэг хүний процессыг 15 секунд болгочихж байгаа байхгүй юу? Nice. Гэхдээ нөгөө дөрөв хоёул ярьж ирсэн нөгөө технологи сайн талтай муу талтай гэдэг. Тэгээ биднээс нөгөө тэр 12 underwriter-удаас одоо даатгалын ажилтан гэсэн тэднээстэй ингээд хамт ажиллаад stand up энэ төр байнга гээл. Тэгээ тэднээс юу хийдгийг биднээс судлаад agent-ийг одоо оруулж ирж штэ. Тэгэхээр үр дүнд нь биднээс зорилго байсан мэхлээр нөхдөөд data entry бол ерөөсөө хийхгүй тэрийг AI agent хийгээд өгсөн. Та data quality checks буюу ороод ирсэн дата яг хэр зөв оновчтой байсан бай. Тэгээд бусад одоо claims processing гэж чухал ажилтаа ажлаа анхаарлаа хандуулаа гэдэг. Тэгэхээр чинь одоо бизнесийн хамгийн чухал юм чинь data quality энэ ч юм. Гэж тийм ерөн одоо pitch энэ төр хийсэн management board энэ төрлөө. Тэгээд харамсалтай нь нөгөө 12 хүний маань 6 тэгээд ажилласаа одоо lay off хийгээд алгацсан. Тэгээд биднес ч одоо өдөр болго ингээд цуг ажиллаад ингээд энэж хөрөөд ингээд явчихсан юм. Тэгмээд яг нэг талаас биднес ажиллаа хийцээ. Тэгээ нэг талаас бас impact байдаг юм л дээ. Би анхнаас энийг хараагүй айгу тийм яг өөрсдөө ингээд hands on experience ингээд явсан. Бас тийм бол бодит байдал бол угаасаа одоо ганц биднес ганцхан нэг insurance компани оруулаад ийм impact авчирч болж байна тийм. Тэнгүүт чинь бүхэл industry одоо яах юм гэж харахаар бас жоох эвгүй. Окей. Тэр нь илүү одоо сөрөг тал нь яваад шүү дээ. Технологи. Тэгээд яг зүгээр таны нөгөө нэг юм бизнес pitch ч юм уу тэг хөрөнгө оруулалт энэ төр ингээд одоо асуугаад явж хат гадаадын зах зээлд ингээд асуугаад явж хат тэрэн дээр гол сорилт нь юу гэдэг нь Монгол одоо технологийн компани тэр pitch-ийг ингээд хийгээ явж хат энэ төр ч юм уу network-ийн асуудал ч юм уу эсвэл одоо хууль юуны асуудлууд энэ төрөөс эхсүүлээл. Ер нь юун дээрээ анхаарах хэрэгтэй вэ? Одоо жишээл Монголд би нэг юм tech startup хийгээд би Австралийн зах зээл дээр ч юм уу танилцуулаад тэндээс хөрөнгө оруулагч хийгээд тэндээ ядч нэг 2 3 клиент олчмаар шүү дээ. Минийх яг би угаасаа Австралид ингээд суурьшаа амьдардаг болохоор тэндээ ингээд компани үүсгэх нь no brainer л байсан л та. Тэгэл үүсгэлдэг явж байгаа. Яг Австрал нөө засгийн газраас ер нь экосистем аягүй давг. Засгийн газраас дэмждэг дэмжлэгүүд байна. Биднес засгийн газрын одоо грант энэ төр авсан. Австралийн хөрөнгө оруулалтаас Австралид босгоод ингээд явж байгаа. Юун дээр болохоор за чи Монголоос гарч байгаа компаниуд бол би зүгээр дотроо гэж нөө бол зүйл гадагшаа scale хийх тийм анхнаасаа санаа аваад. Тэр дээр үгүй амьдралын 5-10 жилийг одоо зарцуулна шүү дээ. Тэгэхээр яг Монголын орчин муу гэж хэлээг л дээ зүгээр энд бол угаасаа асуудал их байгаа болохоор шийдэх асуудал ихтэй. Тэгэхээр гоё одоо pilot market гэж сонгол харуулах зүгээр юм болов. Тэгчээд тэр санаагаа аваачаад гадны зах зээл дээр яг soil moil ингээд regulation энэ төр шал өөр байгаа л да. Гэтэ энэ dynamics-ыг ойлгоод ингээд тоглолт хийхэд бол зөндөө боломж байгаа байхгүй юу? Тэгэхээр таны гоё гол хэлэх гээд байгаа нь зөв анханасаа Монголын маркет гэж хараад стартап хийчихээр тэндээсээ гарч чадахгүй дуусчаад байна гэдэг санаа байна тий. Харин тийм. Тэгээд дараа нь тэрийг нэг global ингээд гарах гэхээр аль нөө Монгол маркеттай зориулсан идеа чинь гадагшаа гарахтай аль зөв бас ажиллахгүй ч юм уу. Эсвэл нөө гадаад хийсэн санаануудыг биднээс оруулаад ирэхлээр Монголд ажиллаж окей. Гэхдээ тэрий чинь буцаагаар гадаад зарна гэдэг чинь утгагүй зүйл шүү дээ. Тэр гэж аахгүй. Тэгэхээр бас нэг юм хэлмээр санагдаад байгаа нөө одоо яг ийм gold rush AI-ийн ирэн үе энэ чинь өмнө ажилдгүй боломжгүй байсан зүйл бүгдээрээ боломжтой болоод ирж байна. Тэгэхээр энэ үеийг зөрөгтэй аваад яг энэ дээр зөрөгтэй хөдлөх хэрэгтэй. Гэхдээ энэ дээр манайхны нэг дутагдaltaй тал нөө зах зээлээ жоох ойлгохгүй ч юм тийм хөдлөөд байгаа. Гадаадын зах зээлийг үү? Тийм. Тэгэхээр
Зүгээр л би одоо нөө юун дээр SEO дээр одоо хэр оргийн эйженсигаас илүү жоохон гадралдаг болчихлоо л да. Юу гэдэг чинь санаагаа ингээ бариад ороод ирвэл одоо 5 минутын дотор чиний зах зээл чи хэр олон хүнд өрөх юм, хэдэн байгууллагад өрөх юм, тэр мөрийг гаргахад одоо ерөөс асуудал болчихлоо шүү дээ. Тэр чинь баг инвесторын зүгээр тархинд идэвгсэн зүйл шүү дээ. Та айдагаа ялангууд баг хаана мөрөхийн шууд мэддэг. Тэгээд одоо зүгээр AI сууж болж шүү дээ. Тийм бүр болохгүй л одоо ChatGPT Pro хэлбэрийг аваад эн чинь McKinsey style одоо юм executive summary гаргаад өгч дээ. Бүх судалгаа материалтай. Яг хоо тоо могийн мэдээж double check хийх хэрэгтэй. Гэхдээ ингээд би зөвхөн чамд амар хоёрхан л жишээ хэлээ. Айгу нэг нь инэттэй, нөгөөх нь арай serious юм. За арай serious-с нь эхэлж байна. Зүгээр л юу аахгүй одоо QuickBooks энтер гэдэг байдаг. Манайхаар одоо accounting game software гэдэг. Гадаад Америкт ялангуяа SMB, SME одоо жижиг дунд байгууллагууд ерөөс бүгд ашигладаг байхгүй. За. Тэрэн дээр нэг юм баруун дээр нь export гэсэн баттон байдаг. За. Дарангууд Excel рүү буцаагаад авдаг. Өөрөөр хэлбэл энэ юу хэлээд байна гэхээр чиний яг хүснийг өгөхгүй байна. Тэгэхээр тэгж авах шаардлагатай болоо. Тэгээд энэ дээр нь одоо custom юмудаа байгуулах юм хийгээд байгаа байхгүй. Тэгмэд нэг стартап гарч ирээд тэрэн дээр гарч байгаа одоо үйлдэлүүдийг нь хүмүүстэй интервью хийж ойлгоод тэгээд тэрийг нь автоматжуулсан нэг юм хийсэн байхгүй. Андаа тэгээд жилийн 100 сая доллар л зүгээр олоод ингээд явж байгаа стартап байна. За нөгөө жишээ нь болохоор жоох ингээд ямар авах юм. Уул гайгүй. Яг сайн судлал. Гэхдээ мэдээж на execution энэ төр яг сайн судлаад одоо тэр судалгаан дээр үндэслээд something одоо John tangible юм барьж авахгүй бол эн чинь зүгээр санаагаар явж болохгүй шүү дээ. Validate мэдээж хийх хэрэгтэй. Ядаж нэг 10-аас 50 хүнтэй ч юм ярилцаад яг pain point-ийг сонсоод ингээл эхлэх хэрэгтэй байхгүй. Мөнгө бүтээгдэхүүн энэ бити төрүүлчихье. Эхлээд gas ингээд validate хийгээд за энэ бол угаасаа хүний цагийн хэмнэх юм гэнэтэй AI-г оруулаад яхад хүмүүс мөнгө төлөлтэй. Нөгөөдг нь жоохон гажиг жишээ. Гэхдээ одоо ингээд сонсон юм байт юм байл л да. Би ингээд SEO дээр ингээд судалгаа хийгээд үзэхлээр сүүлийн AI girlfriend гэсэн концепт амар гарч ирж байна. Зүгээр л энийг ингээд бичээд харангууд SEO дээр search engine-нүүд дээр нэг сартаа 48 сая хайлт. What? За зүгээр л чатлагдаг нэг найз өхөн хийж л да тий. Тэр 48 саяын 0.1 за боли 0.1-ийг нь авъя л да тий. 4.8 сая 480 мянган. Нэгнээс нь $5 чарж ийл. Тэгэл зөржүүлэл гаргаад ирсэн. Гихмчлэн ингээд юу тийм гадаад зах зээлийн импакт энтрийг эхлээд хараад тэгээд явал яг хоёр дахь санаа нь арай этик юм одоо тийм их асуудал гарч мөн. Гэхдээ одоо юу гэдэг чинь би нөгөө Тайван, Японд байсан сингл залуучууд ихтэй ингээд зах зээл мөхцөлд бол эн чинь нийгмийн одоо баг хэрэгцээ энэ төр байгаад байгаа байхгүй юу. Тийм угаасаа ашиглана явна өсөөсөө. Тэгэхээр тэр Япон хэл дээр юм зориулал хийж хэлтэй тийм. Яг гол санаа нь бол таних ингээд амар жижиг ч гэсэн стил ингээд амар Монгол стартапуудыг хийж болох үз ашиглаж болох үз аюу хөөрхөн том боломжууд байгаад байгаа юм байна гэдгийг л харуулах гэдэг байна. Тийм амар том гэж одоо OpenAI шиг ч юм уу massive scale-ээр харах хэрэггүй. Зүгээр нэг юм ашигладаг програм хүн ашигладаг програмын нэг функцийг нь автоматжуулчих гэдэг юм тий. Тэгж л эхлэх хэрэгтэй. Тэгээ ниш талаас нь ч гэдэг юм уу. Манай нэг найзаас тэгж хэлжсэн. Нөгөө нэг баг технологийн компани гэл амар unique idea мэдээ гэж яхаар ингээ Монголд ороод ирсэн гадны том франчайз CEO ч юм уу те KFC ч юм уу те эднэрт ингээд асуудал үүсээд байгаа нэг асуудлыг нь текер ингээд технологиор шийдэд өгчих юм бол эдрийгээ дагаад баг гадагшаа гарчдаг гээд тэгээ нөгөө нэг KFC нь өөр салбаруудаа ингээд баг шийдэд өгчдөг ч юм уу те тэнгууд баг KFC-ийн нэг асуудлыг шийдсэн гэхээр баг инвесторууд нь дараагийн технологи дээр амар амархан ороод ирдэг гэдэг ч юм өөртөө хүртэл мөнгөтэй болчдөг гэдэг ч юм уу тийм зам бас байна гэж өөрөө бас харсан юм л. Тэр нас надад сонирхолтой санагдсан. Монголч авих нөө франчайз орж ирдэ шнэ өөрсдөө хийдэг болохоор CEO ч юм уу те GS25 энтергээл Солонгосын франчайз интернетэргээл. Тэг манайх бас яг ийшээ бас жоохон хандаад эхэлж байгаа нөө. Одоо ч LLM-д хардаг болоод байгаа шүү дээ те. Тэнгүүт нөө одоо CEO ч гэдэг юм иймэрхүү газруудад юу оролцож болж байгаа байхгүй юу. Одоо камернууд дээр нь одоо чинь нөхдөө юу гэдэг чинь лангууны дүүргэлтээ мэддэг бол камер нь харж яваад энэ лангуунууд ийм бараанууд туталтай. Тэнгүүд нөө хүн дэлгүүрт орж ирээд энэ нөө алдагдсан боломж гэж ярьдаг байхгүй борлуулалтын. Оронгот бараан байхгүй бол нэг бол өрсөлдөгч рүү н орно. Нэг бол угаасаа за орой авъя гэж боддог. Нэг бол угаасаа ингэж болчихдог юм. Тэнгүүд уул нь хэрвээ бараан байсан бол гадаад бол нэг дунджаар одоо 15% ч илүү нөө борлол одоо revenue гэсэн шууд тийм борлуулалт нэгсдэг гэж байгаа байхгүй. Гихмэдлэн байдлаар ингээд залуучууд одоо жишээ нь имиж болох байх. Нөгөө талаас одоо жишээ нь
жоохон сонин тоо байдаг нь хулгай гэдэг нэг сэдв байна тий. За дэлхийн ритейл зөвхөн ритейл салбарыг ярил л да. Хулгайд энэ профитийн биш шүү. Revenue-гийнхаа орлогынхаа 1% жил болгон алддаг юм байна л да. Тэгээд тэр нь хэдэн тэрбум болж байгаа. Тэгээд амар өрөвдөлтэй нь одоо sales одоо борлуулалтын дараа жилийн тайлангаа гаргахтаа тэр 1% оруулж боддог. Өөрөөр угаасаа алдах нь тодорхой. What? Тэгээд тэнгуут ч энэ дээр одоо жишээ нь AI ашиглаад янз бүрийн юм хийж болж байгаа байхгүй. Одоо 1% гэдэг чи бас өндөр хувь юм санагдаад байна. Би ч нэг сонин тойлгоо. За. Төв Аз Монгол хавцаа 3% болчихдог. Өөрөөр 3 дахь их. Илүү ядуурлал ч юм уу хулгайх магадлал өндөр ба шүү дээ. Тийм тоо гарч ирдэг харамсалтай нь. Гэхдээ нөгөө талаас энэ opportunity байхгүй Монгол хийж болох. Яг л тренинг дата гэдэг өнцгөөс 3 дахь их дата байгаад байгаа юм байна. Гэл энийг аваад энэ компаниудаа яриад Y компани тэр л apply л та тий. Одоо яадаг чи. Тэгэхээр нөгөө strategic гэдэг үнцгээс чинь тэднээс ч ойлгоо шүү дээ гэдэг ч юм уу. Тэнгүүд нэг Монгол залуучууд нэг тулдаг хэсэг байна. Одоо жишээл би яг хаяа ингээл бодлоо тань шиг юм хөө ID enter ингээл бас хараал. Тэнгүүд за угаасаа хийцэн дээ гэж боддог байхгүй. Ийм зүйл угаасаа л байгаа. Тэгээ угаасаа энэ рүү ингээд орчих юм бол гадагшаа гарах ихээр угаасаа ийм хөө ID байгаа болохоор ингээд за угаасаа бид тэдний хурд мурд юуг нь ч одоо гүцэхгүй энэ гэдэг ч юм уу те. Монгол залуучууд нэг тийм тулдаг тийм бид. Тэрэн дээр нь та юу гэж хэлмээр байна. Түрүүн хэлжсэн зах зээлээ сайн судлаад яг өрсөлдөгчийн судалгааны дээр сайн хараад яг existing product-ууд нь яг тэгж сайн ажилт юм уу те. Тэр чинь одоо жишээ нь хулгай гэдэг чинь амар олон байж болох гэдэг байхгүй. Зүгээр юу гэдэг чинь бараа авчаад төлбөрөө төлөхгүй гарахыг хулгай гэж хэлэх үү? Дотор нь идээд идэх хүмүүсийг бас хэлэх үү гэлээ. Тийм. Эсвэл дотоод ажилт нь эсвэл нэг нөхөр аваад юм нуухыг хэлэх юм уу? Тэднээс энэ зөвхөн нэгийг нь хийдэг гэж магадгүй шүү дээ. Ингээд нэлээд deep dive ингээд судлаад бүр болж игэл тухайн одоо компанийн инсайдер news юм тэрийг нь аваад ч юм ингээд амар үйлсэглээ одоо үлэнэл явах хэрэгтэй л хэл та. Тийм. Нөгөө талаасаа тийм бас нэг юм сүүлийн юм талаар жоохон нэг ажиглагдаад байгаа юм биднээс жоохон өөрсдөндөө ихтэй байх хэрэгтэй. Ингээд нэг юм гадаадын зах зээл энэ төрхлөөр жоохон сүр сүлд нөхцөн гэж чадахгүй биднээс юу байхгүй hard skill-ээр бол ер нь асуудал болно тоглож чадна. Одоо ялангуяа нөгөө AI гайгүй хөгжсөн үед хурдтай явах юм боломж гарч ирж шүү дээ. Тэр чинь интернетээр сургацсан байгаа болохоор хэр оргийн software engineer-с гайгүй ингээд quality ингээд code яг limitation байгаа. Гэхдээ ингээд гаргаж болоод. Тэгэхээр тэрийг ингээд давуу тал болгож ашиглаад ингээд дэлхийд өрсөлдөх боломж байгаа тийм. Нөгөө талаасаа тийм гадаад харилцаа dynamics-ийн сайн ойлгоод яг гадаад хүмүүс яг юу хийж чинь customer-уудыг яаж хавьяалах вэ гэдэг юм. Тиймэрхүү юмнууд гарч ирэх болно шүү дээ. Таны зүгээр харж байгаа. Мазаал AI-г одоо Монголын зах зээл ойлгоход бэлэн байна гэж таарж байна. Би бол яг харьцангуй одоо ингээл Mongolia enter гэлтэй ядаж хүн болгон нэг юм аппликейшнтэй зуралдаад учрыг нь олдог болсон санагдаад байгаа байхгүй. Тэгэл QR код мод уншуулдаг чинь бол хэр оргийн бүхний хэрэглэнд нэвтэрчлээ шүү дээ Монголд. Тэгэл нөтийн баримт уншуулаар ихээр манай эмээ хүртэл ингээл QR уншуулчихдаг гэж ах чинь тий. Тэгэхээр Мазаал AI-г одоо та Монголд ингээд Монголын компаниуд дээр ч юм уу тий суулгыг гэхэд бол тэрийг нь ойлгож ч юм уу хөдөж яг та бэлэн гэж харж ирж байна. Яг манайх ч бас хэрэглээ нэвтрээд Монголын манус гайгүй мундаг компаниуд ер нь ороод ирсэн байгаа л да. Тийм. Тэр яг нөө ирээд төрийн ганц хоёр байгууллагатай уулзаж үзлээ. Төрд бол юу юм бэ? Ялангуяа төрийн яамнууд эйженсинүүд те нэлээд сонирхож байна. Юусе AI гэж ярихгүй байгууллага яам алга гэдэг нь нөгөө талаасаа ингээд гоё хүлээлттэй хүлээж авах бэлэн байж гэдэг юм тиймэрхүү байгаад байгаа. Яг оруулах гэхэлэр нөө юу л чадамж гэх юм уу те одоо мөнгө тий одоо чинь тэр маань жоох асуудалтай болдог ч юм уу тиймэрхүү харагдаад байгаа юм л да. Мөнгө ер нь гол асуудал гэж таарч байна. Тэгээ яг л одоо жишээ нь өгдөг чинь наацхийн GPU сервер энэ төр хэрэг болно ч гэдэг юм те локал одоо үнэхээр тийм secure мөсч байвал жонкой 50 чиг ингүүд нөгөө чинь $250,000 өсөлт чинь тендер нь 90 сая маяар зарлагчвал энэ чинь бас хэцүү болоод байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө талаас ойлголт хүлээлттэй бас ингээд тэнгэрийн мөсөд байдаг. Гэхдээ яг бодит төл дээр энэ чинь юм штэ гэдгийг нэгдүгээр ойлгох хэрэгтэй бах те. Тиймэрхүү нэг жоохон gap-уд байгаад байгаа. Монгол хэл дээр ямар ч асуудалгүй те одоо. Тэг Монгол хэл дээр хоёр төрлөөр байгаад байгаа нөө public болон private гэдэг. Public бол зүгээр жижиг дунд байгууллага ч юм уу одоо хувийн нууцлалын одоо датаг ч юм уу те. Дотоод автоматжуулалт энэ төр хийх жаавал одоо Anthropic, OpenAI энэ төр ч бас амар ажиллаж болчихлоо шүү дээ. Айгуу сайн. Тэгэхээр нөө
Манайх нэг юу LLM-ийн төвшөнд биш, application layer дээр тоглолт хийж байгаа юм стартап байдаг. Би зүгээр нэг хувийн зүгээс LLM дээр тоглолт хийгээд жоохон утгагүй яг бизнес талаас чинь хэцүү байхгүй. Тэгээ тийм төвшөнд тоглолт хийж байгаа. Тэгэхээр нөө эцсийн хэрэглэгчд маань яг ямар модель вэ гэдгийг өөрсдөө сонгоно гэсэн. Яг нөө private tender дээр бол нөө тухайн компани түрүүний даатгалын компани те яг тэднээс зориулсан LLM ингээд өөрсдийнх нь дэд үтстэй тавьж өгöd ингээд бас явчихж байгаа гэсэн. Nice. За одоо тэгвэл Мазал AI маань зорилго юу вэ? Цаашдын зорилго нь одоо нэг ийм фичер гаргадаа гэдэг чинь минь яг таны ярианаас сонсохоор илүү B2C бизнес ах шиг байна. B2B бизнес ах шиг байна. Тэгээ B2C рүү зориулсан тийм одоо product ч юм уу, feature ч юм уу гаргахыг зорж байгаа юм. Яг биднээс яг focus бол B2B яг бол байгууллагууд дээр илүү opportunity байгаад байгаа. Гэхдээ нөгөө B2C өнцгөр бас харж байна. Яг бол нэг байгууллагын ажилдаа орж ирээд өөрийнхөө өдөртөд мэддэг ажлуудаа хийх нь хэлчихэж болно шүү дээ. Тийм боломж л байгаа. Гэхдээ яг нөгөө target маань л ялцгүй B2B гэж тоглолт хийхгүй болохгүй болчиход байгаа юм. Алсын зорилгоо хувьд биднээс угаасаа л ганц л зорилготой үүсчихсэн. Тэр маань болохоор одоо McKinsey Enter дээр чи яадаг байхгүй. Биднээс нэг 6 л очиод нэг том enterprise дээр очиод 3 сарын дотор $100 чарж игээл ингээл явцдаг тэрийг төлж чадчих байгаа тийм. Гэтэл юу гэдэг чинь AI-ийн баггүй юм enterprise ч юм эсвэл SMB жижиг дунд байгууллагууд ерөөсөө амар gap ус хоцрогж байгаа нь тухайд харагдчихсан байхгүй. За окей энэ дээр юм хэрэгтэй байна гэдэг. Тэгээд AI-ыг илүү ер нь л ганц зорилготой AI-ыг хүртээ хэмжээг нь хэсгэх гэсэн тийм. Хүн болгон өөрсдөө гэсэн юм туслахтай болоод өөрсдөө ингээд автоматжуулах одоо ажил амьдралаа хөнгөвчлөх юм зорилготой л байгаа юм л да. Урт хугацааны зорилго бол тийм. Гэтэ мэдээч нөө бодит байдал дээр яг тэгж чадахгүй нэ одоохондоо жишээ нь. За одоо манайхыг ашиглаж байгаа хүмүүс арай биднээс яг хүн болгон гэж хүсэж байгаа ч гэсэн. Нэг бол жоохон IT-ийн талын нөхдүүд, нэг бол жоохон ядаж нөө tech savvy, ядаж технологи жоохон сонирхолтой. Юмаа нэг жоохон автоматжуулж энэс алхсан гэсэн хүмүүс л ашиглаад байна л да. Тэгэхээр нөө хүн болгонд илүү хүртээмжтэй болохын тулд одоо тэр нөө ярьж байгаа Copilot энэ төр хүслээ хэлэнгүүт workflow-ын өмнөөс нь өрөөд өгдөг ч юм уу тийм. Тэгээ онда тэрийг юусаа бас ингэж үрж мөрөхгүйгээр зүгээр л ChatGPT шиг чатлал энийга тэгмээр ингээд биччихэнгүүт workflow-ын өөрчлөлт явчихдаг. Нэг тиймэрхүү юмнууд бас нэлээд оруулж ирж байгаа. Окей. Тэгвэл яа та түрүүн хэлсэн шүү дээ. Одоо нөгөө нэг байгууллагуудыг хүсэж байгаа юмны бодит байдлаас айгу зөрөөд байна гэдээ уулзахад тий. Тэнгүүд байгууллагууд юу н одоо яг хуу за AI-ыг нэгэнд ашиглах нь айгу зөв юм байна гэдгийг ингээд ер нь ойлгоод бидрээд байгаа шүү дээ. Ер нь Монголд ер нь бүхэн байгууллагууд ер нь бол тэгж л байгаа. Тэнгүүд за эхний ээлжинд ядаж зүгээр тэр зүйлүүдийг ер нь мэдээд за AI нэвтрүүлэхэд ер нь за иймэрхүү одоо тэ баажид ийм модель ингэж шилж бодомж гэдэг ч юм уу эсвэл энэ талаар илүү датагаа ингэж зэгцэлсэн байх юм бол дараа нь бид нэр ороод ирэхэд илүү амар байна гэдэг ч юм уу тэ тэрэн дээр танд өгөх одоо ер нь зөвлөгөө ер нь юу вэ? Тэг яг ингээл Монголынхаа хамгийн одоо топ хэдэн байгууллагууд хувийн хвшлүүдтэй ч уулзлаа, төртэй бас уулзлаа. Нэг common одоо нийтлэг зүйл нь бүгд хүсэж байна. AI оруулахыг хүсэж байна. Бүтээмжид ажиллахыг хүсэж байна. Гэхдээ нөгөө асуудлаа томьёолж гаргаж ирж чадахгүй шиг гэдэг. Тэгэхээр яг юуг шийдэх гээд байгаа юм яаж одоо тэр нь яг хэр том асуудал юм гэдгээ хэмжээгүй байдаг ч юм уу те. Зөв. Тим юм дээр ч одоо AI investment хэдэн мянган одоо цагаар одоо доллараар ингээд зарцуулаад оруулах нь одоо зөв юм буруу юм. Тэр нэг impact буцаагаад авчрах impact ROI талаа эхлээд гаргаад ирчихвэл бизнес талын юм гаргаж ирэх хэрэгтэй шүү дээ энэ чинь. Тэгэхгүйгээр одоо хаа хүрхээ мэдгүйгээр одоо хаашаа яваад угаасаа ирэхгүй л хэл та. Тэр нэг асуудал байна. Хоёр дахь нэг асуудал нь болохоор угаасаа нөө хэрэглээ нэвцэрсэн одоо ChatGPT энэ төрхлөр нөө AI одоо agent энэ төрхлөр зүгээр chatbot гэж ойлгоод байгаа байхгүй. Тэр ойлголтыг одоо алгуулах амар тийм том чаленж юм болов. Ялангуяа энд гэж хараад байгаа. Тэгэхээр тэрэн би чамд хальтуурсан нөө AI ч одоо хүний үйлчлийг хийгээд эхэлсэн. Арын системэнтэй чинь таны өмнөөс харьцаад эхэллээ. За браузер ашиглаад эхэлж байна. Өмнөөс чинь судалгаа шинжилгээ ингээд хийдэг болчих юм байна ч гэдэг юм уу. Ингээд бүр зөвхөн хэлэлэн биш. Одоо ингээд биднес амар хоцорчих гээд байна л да. Энэ чинь одоо нэлээд даалхан байна шүү дээ, тий. Бүгдээрээ бизнесийн маш том импактуудыг авчирна. Жишээ нь уурхаа муурхаа гэдэг чинь яг мөнгө олж байгаа ч гэсэн яг технологийн хувьд бол амар хоцорсон энэ байгаа шүү дээ. Тэгэхээр тэн дээр гоё opportunity тэн дээр хараал ингээл явах хэрэгтэй байна. Ер нь бол тэр таны хэлж байгаа ихний асуудал айгу угаасаа ойлгомжтой тийм ингээд яг юу аль хэсгээ ингээд шийдвэл ингээд efficient болох гэдэг нь орлого нь зардал нь багасаад орлого нь нэмэгдэх гэдэг гэдгээ асуудлаа бариад тань дээр ирэх юм тантай уулзах юм бол арай өөр төвшний яриа болох гэдэг шүү дээ. Тэгэхгүй юу хийхээ мэдгүй орж ашиглахын зүгээд уулзахаар аль аль талаасаа
нэг тийм амар урт сунжирсан. Одоо яг харин тийм болчиход байгаа. Миний challenge зүгээр энэ дээрээ анзаарсан юм болохоор би нөө problem identification хэсгийг нь бас цуг хэлж эхэлж байгаа байхгүй. Impact-ийг нь. Тэгэхээр яг нэг бол тэднээс ч одоо ингээд тэнгэрийн одоо super intelligence-ээр юм хэлэх гээд байгаа байхгүй. Тэгэхээр чин бас болохгүй л дээ. Тэгэхээр нөө 2-3 өнцгөөс хараасаа гэж хүсэж байна. Тэгээд эхнийх нь болохоор feasibility буюу ер нь технологийн хувьд энэ чинь боломжтой юм уу? Тийм. Тэрийг нь бол биднээс ч юм уу биднээс шиг хүмүүс томьёолоо гаргаад ирж болно. Бизнесийн мэдээж асуудал яг гаргаж ирэх хэрэгтэй. Хэр том асуудлын энэ хүн хүч их шаарддаг байгаа юм уу? Эсвэл ийм их зардал үүрээд байгаа юм уу? Эсвэл ийм эрсдлийг дагуулад байгаа юм уу? Гэт нэг уулан гайгүй шүү дээ. Энэ томьёол гаргаж ойлгомжтой юм чинь. Тэгээд дараа нь технологийн хувьд боломжтой юм гэж гаргаж ирээд. За тэгтэл бас юу бодох хэрэгтэй. Технологийн хувьд боломжтой ч гэсэн viability буюу юу гэх юм? Хэр үнэтэй юм чинь. Амар үнэтэй болчихвол бас хэцүү шүү дээ гэдэг ч юм уу. Тэр мөр ингээл томьёолагтал гараад ирнэ л дээ. Та бараг тэр нөгөө нэг асуудлыг нь томьёолж гаргахад нь туслах тийм бараг юу хийх ёстой юм шүү. Бараг тусдан тийм чатбот модель. Харин тэр айгүй том чаленж л дээ. Би зүгээр бүр боломжтой бол одоо төрийн ч юм уу хувийн хвшлүүдийн ч юм уу ингээд яг одоо C level шийдвэр гаргадаг төвшөнд нь нэг ингээд вебинар ч юм уу workshop явуулаад тэгж нэг одоо сургалт ч юм уу нэг цагаа өрөхгүй нэг цаг маг ч юм уу ингээд ер нь яг AI яг яагаад вэ ямар импакт авчраад вэ та яг юун дээр анхаарал зүгээр ч гэдэг юм нэг иймэрхүү юм явуучвал бас зүгээр ч юм болоо гэж боддог. Тэгвэл тоос бүрчлэн нэг бүрчлэн ингээд явахлаар ерөөсөө сайн цагийг байна л дээ. Энэ бол тийм боломжгүй ч юм байна угаасаа. За төгсгөлийн нэг хэдэн асуулт явчих. Тэгээд хоёлаа подкастаа дуусгая. Одоо тань шиг ингээд AI чиглэлээр одоо ажлыг ч юм уу ингэж явах хэрэгтэй байна гэж үзэж байгаа хүмүүс оюутнууд ч юм зөндөө байгаа. Тэр залуучууд ер нь яаж өөрийгөө бэлдвэл ер нь зүгээр юм. Тэгээ аль замаар явбал илүү safe те илүү боломж байна гэж таарч байна. Тэ ялангуяа AI юм ирүү юм шүү дээ. Тэгэхээр амар basic нь бол угаасаа л тэгэл юу шүү дээ. Англи хэлдээ сайн болоорой. Угаасаа интернет хэлж англи хэл дээр болохоор prompt одоо зааварчлага LLM одоо удирдахад заавраа сайн бичиж үрдэнгээ авчир ингээд. Нөгөө талаас одоо жишээ нь ялангуяа IT-гээр ингээд явж байгаа хүмүүс муу зан сурах гэдэг нь бүх юм AI-аар бичүүлээд интервью дээр нэг ганц өөр хүмүүстэй гэж орж ирсэн. Тэгээд асуухлаар ойлгохгүй ч юм уу юм байгаад байна. Тэр бол өстой болохгүй. Тэгэхээр ялангуяа жоохон хүмүүс дээр бол LLM тэр нэг ашиглуулад хэрэггүй дээ. Тэгэхээр өөрөөр нь critical thinking гэдэг чинь маш том чадвар шүү дээ. Тэгэхээр тэр бол хүнд өөрт нь байх ёстой зүйл. Тэр нэг хоёрдугаар тарихаараа байнга ажиллуулж хүн гэдэг юунаараа өөр гарах үл гэдэг тийм. Тэгэхээр одоо нэгдүгээр тарихт ажиллаж байгаа юм шиг л зүгээр ChatGPT-ээс асуувал ингээд тэгэхээр сүүлдээ ингээд comprehensive одоо юм бодож чадгаа байждаг ч юм уу. Ийм амар том аюул бас байгаа юм л да технологи хэлхээ. Тэгэхээр тэрнээс одоо жоохон наантай цаантай бас бодож ивэл бас зүгээр бах тийм. Тэгж өөрсдөө хөгжүүлээд. Гэхдээ угаасаа AI одоо юу гэдэг AI хүнийг орлохгүй гэсэн AI ашиглаж байгаа юм одоо биднээсээ орлоно гэх нэг юм гараад байгаа шүү дээ. Тэр бол тэрнтэй 100% санал нэг байдیں۔ Яг оюутан залуучуудын хувьд бол тийм AI-ыг зохистой нэгдүгээр хэрэглээсэй гэж хүсэж байна. Тэгээ дата талын одоо мэдлэг энэ төр яг хуу софтвер инженерүүдээр ингээ одоо софтвер инженерээр компьютер сайенсаар ингээ сурж байгаа тохиолдолд нэг тэр төлөө скил гэж жоохон хоригдох гээд дээ шүү дээ. Гэтэл таны ингээ явсан журныг харахаар бол дататай бол нэлээд зурлалцсан байгаад байгаа байхгүй. Тэнгүүд Монгол залуучууд одоо яг ингээ за шүтест ингээ IT-гаар сурж ийн, мөс IT-гаар сурж илаа гэж бодоход тэр залуучууд ер нь одоо энэ талаа ер нь аль бариад хөгжүүлчих юм бол дараа нь чамаг энэ одоо AI чиглэлээр ингээ ажиллахад бол тэр чинь илүү чухал болно гэдэг ч юм уу тий. Тэг юугаа бас нөгөө хаашаа хүрэх гээд байгаа юунаас л болно л да. Жишээ нь би AI research яг энэ LLM яг ингээд суур хөгжүүлэлтэнд ормоор ингээд угаасаа л нөгөө математик суурь бариад эн чинь математикийн нөгөө matrix multiplication л энэ явдаг шүү дээ. Тэгэхээр манайхаар calculus-ийг юу гэдэг лээ? Тооцол. Их сургуульд ороход нөгөө ихтэй ордог. За тэр мөрийг ямар ч байсан сайн үзэл ингээд суурь сайн бэлдээд гэхдээ нөгөө юм хийж үзэх чинь хамгийн одоо юмыг сурах арга зам болов гэж боддیں۔ Тэгэхээр нөө наацхан Kaggle Maggle гэдэг баг олон улсын нөө data scientist-д машин learning инженерийн цугладаг тэм тэмцээн зарлагдана. Аль хэдийн болон өнгөрсөн тэмцээн дээр ч хамаагүй ороод ингээд юу тэн дээр хүмүүс нөө оролцсон хүмүүс нь бүх ингээд юу материалууд нь байна, data set нь байна. Nice. Орсон хүмүүс нь бүх би яаж энийг шийдсэн одоо thought process одоо бодлоо тэгээд одоо үйлдэлээ бүх юм ингэ ширэлцдэг. Тэр чинь асар том ингээд суралцах юм. Ганц юм яаж орно гинэ тийшээ.
Kaggle.com гэдээ байгаа. Тэгээ Google сүүл тудлаа авсан баха. Тэгээ тэрэн дээр янз бүрийн өгөглийн шинжлэх ухаанаар шийдэж болох ингээд тэмцээнүүд том групп компани ч юм уу жижиг дунд байгууллагч гэсэн ингээд зарладаг. Тэгээ тэнд нь оролцох боломжтой мөнгө очно. За зүгээр болиё гэхэд өмнө зарлагдсан байгаа ингээд юунуудаас суралцаад ингээд явал маш их юм сурч байгаа юм тий. Тэр чинь ганц онл биш нөө practical одоо жинхэнэ юмнууд. Байгуулгын одоо жишээний юм e-commerce байгуулгын юг AI яаж хийх вэ гэсэн юм зүгээр хариулт бэлэн байгаад байгаа байхгүй. Тэрнээс газ суралцаал цаагаад чинь тэгээд одоо ч нөө хүн болгон AI ашиглана гадна дотных нь ерөөсөө ялгаа. Тэгэхээр яг энэ орчинд биднээс яг яаж ялах вэ гэхээр илүү л бичдэг, илүү л ардаг, илүү стратегик байх хэрэгтэй болчиход байгаа юм л да. Илүү logical юм асуудаг тий. Тийм. Үр дүнтэй байх тэр талаас нь л. За окей. За сүүлийн асуулт. Таны би болохоор ингээд айгу дататай харьцдаг. Тэгээ яг бүр жинхэнэ тоо харж шийдвэрээ гаргадаг хүн гэж бодоод байгаа. Би зөв миний хувьд тийг төсөөлж байгаа шээ. Та ер нь шийдвэрээ гаргахдаа ер нь ямар аливаа шийдвэрээ гаргахдаа одоо бизнес том decision ч юм уу гаргахдаа ямар одоо зарчмаар шийдвэр гаргахыг илүү үздэг вэ? Тийм мэргэжлийн нэг онцлог нүгээс тоо болж үл харахыг үздэг. Гэхдээ нэг яг стратегийн тэр чинь бол ирээдүрөө энэ төр харж байгаа болохоор тоо бол энэ төр олдохгүй л даа. Тэгэхээр яг тэр чинь бас нэг арт болчиход байгаа юм л жоохон мэдрэмжийн асуудал. Тэгэхээр яг тэрэн дээр бодож аваад ирээдүгээс ийшээ чиглэх юм. За одоо сүүлд юу гарч ирж байгаа юм? Model Context Protocol гэдэг MCP. Тэгээд MCP болохоор Anthropic гэдэг нөө OpenAI өрсөлдөгч компани гаргаж ирлээ л. Тэгээд нэг энэ болохоор нэг юм AI одоо эйжентүүдийг ямар нэгэн төлөвтэй ярилцуулдаг юм нэг протокол гарч ирж байгаа юм л да. Шинэ стандарт гэсэн үг. Энэ угаасаа юу л. Тэгэхээр энэ 11 сард гарч ирсэн. Тэгээд тухайн үед бол биднес гарч ирэхэд нь дуршаад үзээд за оруулах уу яах уу гэд. Гэхдээ энэ дэр чинь оруулчих маш их хүч гарна шүү дээ тий. Тэгээд энд цаг зарцуулсан чинь энэ болохоор ч бас яах вэ гэдэг юм. Тэгээд явж ирсэн өчтөр байна уурчтөр OpenAI Anthropic-ийн гаргасан стандартыг хүлээн зөвшөөрчлөө л дээ. Өөрөөр хэлбэл энэ маань ингээд стандарт болох нь тодорхойлж байгаа. Одоо ингээд ууханд тасахгүй. Оо за одоо зөрөгтөө орж иж ингээд хөдөлж бас болж байгаа юм л дээ. Тэгэхээр нөө заримдаа цаг үеийн юмнууд бас байгаад байна. Тэгэл тэндээс ер нь depends-тэй харж байгаа л decision гаргадаг та. За тэгээ энэ удаагийн подкасттай хамт байсан бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээ саяны подкастт ярилцсан бүх хэрэгтэй линк мэдээллийг нь description-д оруулчихна. Тэгээ асуух зүйл байх юм бол комент хэсэгт үлдээгээрэй. Ингээд дараагийн контентээр уулзлахаа. Түр ба.